эрхэм үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань инхүү ихтэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос Монгол улсын авиа жүжигчин Эрдэнэ заа. Сайн аа. За. Хоёрд бас занахтайгаа ер нь уулзаагүй биш. Тийм байна. Ер нь уулзаагүй юм биш үү те? Тийм, бараг жил гарan болчих. Тийм байна. Жил гарan болчих. Сүүлд чинь бодвол нэг уулзахад бол нэлээд энэ шүү. Шүүсэн маягтай. За би ч гэсэн бас нэг тийм шөвгөр байсан шүү. Бас Шөвгөр жоохон алдагцсан. тийм гэсэн хоёр хүний шөвгөр алдагдаад эргээд иржээ. Тий. Нөгөө байнгын тэр нөгөө форумтой байх гэдэг чинь бас хэцүү нөө бидний ажил төрлөөс Яг үнэ. шалтгаалаа тэгээд бас тэр шөвгөрөө бас алдж байна. Үнэ. Тэгээд дээрэс нь бас нэг танд ингэж анзаарчихсан уу занахаараа. Ер нь ингээд нэг юм шөвгөр байхын тулд ингээд маш өндөр ийм төвлөрөл тэгээд тэрэн дээр ингээд ийм горим хооллол бэлтгэл одоо тэгээд те ингээд Ажлын одоо ингээд бүх юм амралт бүх те ингээд байх. Тэгэхээр нөгөө нэг бид нар ч нэг ийм талын хүмүүс юм биш. Нэг уран бүтээл рүү орохороо тэр чигээр ингээд яваарчдаг. Нэг бэлтгэл рүү орохороо бас тэр чигээр тэр бэлтгэл рүү гүн явж байгаа. мэрэгч олцдог байгаа л да. Юу одоо жишээ натур дээр очиод би юу ч тустай хоолоо идэх юм. Оо яг үнэ. Тийм үстэй шүн орой ажиллана өдөр шөнөг нь ойргүй байх чинь би одоо идчихэл идэн. Тэгэл тэрэндээ уран бүтээлд анхаарна. Тэгээд нэг харахад нөгөө юм шиг байхгүй болсон. Группийн хоол ирэхэд тийм биз дээ. Тэгээд задуучууд дунд ороод шумбал орчдөг. Угаас тэгэл багийн ажил тэр дунд ч одоо би нэг тэндэг журам барай л хоолны дэглэм бариад байх ямар ч утга байхгүй шүү. Яг үнэ. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн заанахтаа маш их баярлалаа. Ингээд халамцсан яриа нэвтрүүлэг бол эхэндээ шууд бэлгээ гадуулаад эхэлдэг. Манай нэвтрүүлэг Mega Electronics компанитай хамтарч ажилладаг Mega Electronics-ийн маань энэ гоё юм сэндвич мейкер байна. Ямар гоё. Баярлалаа. Сэндвич мейкер. Манай хүүхдүүд өглөө мөглөө. Тийм тий. За энэ нь болохоор гоё юм вайрстай юм гоё чихвч байна тий. За энэ чинээс юу вэ? Ингээл дагуулаа хараад авсаар хагаад. За мөн халамцсан яриа нэвтрүүлэг маань Zebra Select компанитай хамтарч ажилладаг. Zebra Select компани маань ой чи энэгүй онгод юм. Нөгөө нэг Оросын алдарт столичны Тий. Нөгөө Северн байх шиг байна. Тэгээд эндээ тэгээд нөгөө Орос Закускн ингээ байж байна. Хундаг нь ингээд байж байна. За манай Zebra Select-ийн маань төстэйгээ. За төстэйгээ. За ой юу гэнэ? За. За. Ууч. Тохинд нь хийнэ. За мөн халамцсан яриа нэвтрүүлгийн маань ерөнхий ивент эдгэгч Porsche-ийн алдарт Zhubrovka. Энэхүү Zhubrovka-гийн энэ Charna гэдэг энэ фирмөв төрөл нь байдаг. Тэгээд энэ Charna гэдэг төрөл нь бол нөгөө нэг нүүрсэн шүүлтүүртэй. Тэгээд маш өндөр сайн чанарын спирт усаар хийдэг ийм одоо Porsche юм тийм Porsche-ийн фирмөв төрлийнх нь салхад байгаа. За ингээд энд манай Mongolian Star Distribution компани маань гарын бэлэг ирсэн байна. Энд ч одоо юу байгаа юм бэ? Энэ араа ингээд нөгөө юу муугадаг, цэвэрлдэг гээд одоо за одоо нараа ихчүүд маань хэрэгтэй юмнууд ах шиг байна да. Тийм л юм байна. Тэр энэ он бол яг шинээр одоо тун удахгүй худалдаанд гарч байгаа юм билээ. Аюу сайн чанарын гэд байж илээ. За Mongolian Star Distribution компанийнхаа бэлгийг За бэлгээр даруулаад. За. Гур балмагдах маягтай болж ирсэн сүүл рүүгээ. Бэлгэндээ дарагдаа сандраад. Ойр тийм их бэлэг аваагүй юм биш үү? Тэглээ. За одоо хоёулаа ч одоо нөгөө ёс ямбгар төр төмбөр халамцсан яриа нэвтрүүлгийн одоо уламжлал ёсоор шууд ерөнхий ивент тэтгэгчийнхээ Zhubrovka-гоо сайхан задлаад эхэлдэг. Энэ одоо Zhubrovka-гийн Weizen төрөл нь байгаа. Тэгээд нөгөө машинтай явж байгаа. Машинтай юу? Одоо дуудлагал дуучна. Дуудлагал дуучна. Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Porsche-ийн алдарт Zhubrovka. Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Porsche-ийн алдарт Zhubrovka. За ингээд Zhubrovka-га барья халамцсан яриа нэвтрүүлгийнхээ эхний раундыг
уулзсны төлөө Одоо хаа. тэгээд нэвтрүүлгийн маань өөрөө нэр Халамцуу яа. тийм болохоор бас ойлгомжтой л байл тийм ээ. За эрүүл энхийн төлөө. За эрүүл энхийн төлөө. Энэ хавар маск production бан тоглох уу? Энэ хавар тоглохгүй. Одоо энэ чинь 2026 онд манай энэ 10 жилийн ой. 20 жилийн 10 жил. Тий 20 жилийн ойд зориулаад харин ямар ч үсний 2 уран бүтээл хийх санаатай байж чинь. Тэгээд Тайцны болон дэлгэцэн. цайсны болон дэлгэцэн. Дэлгэцэн бол нэг инедмийн кино. Бас яг жанраараа хий. Одоо 20 жил бүгдээрээ. Тэгээд нэг тайзны уран бүтээл. Тайзны уран бүтээл нь бол харин бас юу байх вэ гэдэг нь бол одоохондоо нэг тодорхой биш лээ. Жүжигийн уран бүтээл байх юм уу? Одоо шоу байх юм уу? Кино бол нэг инедмийн кино их. Ийм хоёр зүйлийг л 20 жилийн ойд зориулаад тэгээ кинондоо бас урд нь маскд ажиллаж байсан тийм ээ уран бүтээлчид олон хүмүүс байгаа шүү дээ. Бол бүгдийг хамруулаад одоо хошуурлагт байгаа одоо сайхан ахмадууд байна. Бас үе тэнгийн уран бүтээлчд байна. Болгон хамруулад нэг тийм кино хийчих гэсэн бодолтой л одоо эхэлж энэ ажлууд эхэлж байна. Занаа ахын маань төрсөн өдөр бол одоо тун удахгүй болох чинь маш сонин. Бүр 4 сарын 1-ний өдөр Тийм шүү дээ. төрсөн байдаг их сонин тий. Тэгээд 4 сарын 1-нд Энийг бол би анх сонсчод бүр гайхажсэн байхгүй ямар соник. тэгэл энийг л хийх гэдсэн байлгүй дээ. Ер нь тэгээд 4 баг сарын тий, нэг хүний хувь тавилан гэдэг их сонин тий. Их сонин. Тэгээд 4 сарын 1-нд чинь төрсөн өдөр их гоё шүү дээ. Нөгөө 4 инедмийн баяр тэгэл одоо яг бидний эд уран бүтээлийн үе байлаа шүү дээ. Одоо ч гэсэн байж л байгаа л да. Ер нь тэгэл Азтай Бадарчин гэл ингээд том наадмууд явагдал бүх уран бүтээлч цуглаал тэгэл миний төрсөн өдөр болол нэг тийм их гоё дурсамжууд байдсан шүү дээ. Ер нь л Азтай Бадарчин ч байнга болдог байлаа шүү дээ. Яг 4 сарын 1-нд болно. Тэгэл үүрээр найз нар ирчээ хүлээгээд идэг. Би тэнд тоглоогод идэг. Төрсөн өдөр тэд гэдэг. Тэгэл нэг гарч иж уулзсан яаж байж чи юмаа хийчихээ гэл. Тэгээ чи үүр цайтал тоглолдог байлаа шүү дээ. Азтай Бадарч 4 цаг. Тэгээ гараад юм манай хэд маань миний өмнөөс баярлсан. Сүйддэг Модчихсан. Тийм гоё байлаа. Тэгээ одоо тэгээд олон сайхан уран бүтээл хийгдээл олон тэгж гоё цугладаг байлаа. Одоо бол нөгөө Азтай Бадарчин маань бас зохиогдох болоод тий. Хоёлоо бүр Занаахын амьдралын бүр ихэн үе рүү очил да. Ер нь таны хүүхэд нас ер нь хаана өнгөрсөн бэ? Би чи Усын Улаангом хотод одоо төрсөн. Тий. Тэгээд нэг хэсэг манайх чинь Улаанбаатарт байжгаад тэгээ буцаж аав маань тэнд ажиллаар томилогдож очиод тэгээ 10 жилээ Улаангом төгсөөд тэгэл тэндээ шалгалтаа өгөөд одоо жүжигчнээ шалгалт өгөөд тэнцэж орж ирсэн тий түүхтэй. Тэгэхээр ч нөгөө нэг тэн чинь нөгөө хуваар очдөг байсан шүү дээ. Үгүй тэр нөгөө шалгалтаар ингээд хүмүүс очиж авна шүү дээ тий ингээд тийм үе байсан байхгүй юу. Тэгээ тэр үед аваа төгсөөд очиод одоо зориг багш тэр Дарамын театрын дарга байсан. Зориг Лаасрын багш хоёр очиж шалгалт аваад тэгээд тэнцэд орчихсон байхгүй. Та лаа огшин шав юм уу? Үгүй би чи гант төмөр шүү дээ чи. Ардын гант төмөр. Ардын. Тий. Нөгөө шалгалт авсан нь. Тэгсэн ингээл томилгоор очиод авдаг байсан ба шүү дээ. Тэгээд очиод 10 дугаар ангид төгсөөл тэгэл Вандам шиг жүжигчин болоо гэдэрсэн чинь болоогүй. Тэгээд хашуур гэж үсэж болсон. Ер нь жүжигчин болъё гэсэн тийм хүүхэд байхын л мөрөдөлтөй байсан. Ер нь яг нөгөө нэг 8 9 дугаар ангийн үед ч нөгөө боевик кинонууд анх гараад нөгөө видеогоор гараад эхэлж явах үед л ерөөсөө тэндээс төрсэн сэтгэл واخхой. Тэрнээс бол багаасаа бол ер нь нэг тэг жүжигчин болно гэж энэ төр бол бодож байгаа. Тэгэл хана хүүхдийн нэг өөдрөг сэтгхүү нөгөө яаш тэгэл нэг зодоонуудтай кино гаргах ийм жүжигчин болно л гэдэг нэг ийм дэврүүн сэтгэлээр л. Бас азар тэнцчихгүй юу. Тэгээд орж ирээд нэгдүгээр курстэ орж ирчээд хямраад юунд орчихвоо гэд. Дэм юм биш үү? Балраад. Нэр чинь нөгөө тайз майзан дээр урд нь гарч байгаагүй. Би чинь тийм л өгшүүд ингээл хүрдэрж байгаа шүү дээ жүжигчнээ ингээд. Тэгэл хямраал за юм болохгүй маань. Гэл ингэжсэн тэгэл яг хөө нэгдүгээр курстэ ер нь баг гарч тийм үү гэсэн бодолтой. Би ч нөгөө яг хөө хүмүүнлэгийн их сургууль ч юм уу тэгээ мойс руу ч юм уу тэгээд ихэнх найз нар гадаад хэлний дэс сургууль руу эсэлтэй болоод орсон. Манайх ч Орос хэлний гүнзгий анги байсан учраас тэгэнгүүтээ
найзууд руугаа татагтаад за ер нь тийш хамтд орчд юм уу энэ ер нь тарахгүй юм шиг байна гэдэг. Нэгдүгээр курст анх орж ирээд балгаж байгаа байхгүй гэж. Тэгээ нэгдүгээр курс төгсөөд ирсэн чинь яг нэг сургалт явагдаад хичээл яваад ирэнгүүт сонирхолтой санагдаж эхлэв. Ер нь л тэгж ойлгож эхэлж байгаа байхгүй. Эхлээд хүүхдийн төврүү сэтгэлээр л одоо аймаар л одоо гандаам шиг л чек гэж ашиглаж үжигч юм болно гэдэг л ерөөс нэг тийм хүсэлмөр орчихсон чинь үгүй тийм биш минийхөө юу чек гэж хаан чинь болохгүй юу энэ чинь шал өөр юм гээ. Тэгэл нэг эхний семестр жоох эвгүй болж ирэл тэгэл цаашаага сонирхож ороод юунда хичээлдээ сонирхол. Тэгэл дурлж эхлэв. Тэгээд одоо тэндээс хошин урлал руу ингэж илүү фокус нь яг хизэнээс юм. Фокус нь бол ер нь ганаа огч чинь өөрөө бүх жанр тоглодог жүжигчин байсан шүү дээ. Чи мэдэх бах. Хамлет одоо Отелло тоглолт. Тэгээд найрын ширээнээ ууц. Яг үнэ. Комед тоглолт. Найрын ширээнээ ууц энэ бодлоо. Тий салга вайн. Тий самрын шүү дээ. Тэр чинь балжсан байхгүй юу. Тэгээд нэгдүгээр курс багш нэг тайлан хийгээд өөрийнхөө уран бүтээлийн тайлан хийсэн чинь сонгогдож цусаал. Комедийн цусаал ангаалгал ангажсан байхгүй. Тэр нь ерөнхийдөө юу нь болохоор илүү би тийм комед талын юмнууд дээр ажилласан байхгүй оюутан байхад. Сонирхлоо. Тэгээд энэ бол ер нь аюу их тийм хурц шаарддаг юм байна. Их хүч хурд сэтгхүүн хурд их шаардах жанр нь энэ юм байна гэдэг юуны 3 дугаар курсээсээ аваад тэгээд Антон Павлович Чеховын Бэрг уйсан гэдэг одоо энэ оюутны мишл гэдэг юу яваад шүү дээ. Оюутны наадам. Тэр нь 4 дугаар курст Антон Павлович Чеховын Бэрг уйсан гэдэг юм нэг үзэгдэлт инээдмийн жүжиг байдаг байхгүй. Тэр одоо энэ драм чатрын баясаа одоо энэ Наранбаатар биш дуу хөрвүүлгээ. Наранбаатар бид гурав тэрийгээр хэсэг хийж ороод төрүүлээд шилдэг нөгөө жүжигч эрэгтэй жүжигч эмэгтэй жүжигч тэгээ бүр урам орж байгаа байхгүй. Тэр бол тэгээд дараа нь сонгодог инээд гээд нэг яг наадам болдог байсан шүү. Тий. Яг 4 дугаар курс тэрийгээр яг тэр хэсгээрээ ороод яг тэр үеэр чи хошуурлаг заяа ах мах энэ тэр яг 96 он хавцаа юу? Би 94 онд төгссөн. 94. Тэгэр чин Батцаая ах мах энэ чи эд хүчээ аваад яг тоглолт бужигнуулжсэн үе байхгүй юу? Яг тэр үеэр мань хүн чинь комеди юугаараас ингээ ороод ирж штэ төгсгээл сонирхол орж ирээл. Тэгээд тэр сонгодог инээдэгт нь шилдэг шагнал 4 дугаар байр майранд ороод за энэ комеди юм болох юм шиг санагдал явчихж байгаа байхгүй юу? Итгэл төрөл. Ям цогцох нөгөө карпогондор төрүүлдэг чил. Эрдээр төрүүлдэг тийм. Эрд болж төрүүлдэг. Тэр бид хоёр бол бид нар манай бид гурав болохоор Антон Павлович Чеховын тэр Бэрг уйснаар 4 дугаар шагнал 4 дугаар байранд ороод. Тэгээ ер нь энэ комеди гэдэг бол ер нь аюу тийм жүжигчнээс илүү хурд мэдрэмжтэй сэтгхүү хурд шаарддаг. Ер нь энэгээр ажиллах юм бол илүү гоё санагдаад байна. Жүжигчин хэрэгтэй юм байна гэж ойлгоод өөрөө ч өрөнд орлоо. Тэгэл ер нь хошуу урлагийн төрөл жанр бол орсон л та. Эргэлт буцдаггүй. Тэгвэл та чинь тэрний өмнө нөгөө юу яадаг штэ. Театрт ороод бас нэлээдэн жил ажилладаг баг шүү. Эхлээд юу яасан? Армийн драмын чатар гэж байсан шүү дээ чи. Тий, армийн драмын чатар чи 90 онд нөгөө санхүүжилтэнд батлан хамгаалах яамнаас байж татан буугдаад тэр суурин дээр нь орчин үе гэдэг хувийн чатар байгуулагдаад. Одоо гавьяа жившин тунгаагч биш. Тий, тунгаагч. Тунгаагч байгуулад тэгээ би төгсөөд баясаа үед тэр театрт жүжигчнэр орсон байхгүй юу. Тэгээд баг хамт олон болохоор муухай бүр байгаа. Гавьяа сэлэнгээ ихч нөгөө гончих батсүх байх. Одоо баг бүрдэж байгаа байхгүй юу. Тэр лидер томчул яг яатсан. Одоо Баатархүү гэж үжигч байсан шүү дээ. Драмын чатар Баатархүү байх. Би сайн мэдгүй. Тий, ингээд залуучуудаас ингээд би орж ирээд баясаа орж ирээд одоо манай дууяа байж тээ Дулмсэр. Тий. Дууяа гэдэг ингээд нэг юм баг бүрдээд орчин үеч чатарт ажилласан байхгүй анх. Тэгээд тожоож болоочийг анх тавиад сэргээж тавиад Дон Жуаныг тавиад тэгэл яасан. Тэгээ байжт манай Хов хуйг орж ирсэн. Талигч Хов хуйг. Тийм үү? Тий, Хов хуйг орж ирсэн. Чатарт орохоос өмнө юм тий. Манай уул тэнд ажиллаж байснаа тэндээсээ гарсан яасан юм шалтгаан. Тэгээ Хов хуйг нэмэгдэж ирэнгүүт яг хошуурлыг хийх баг бүрж эхэлж байгаа байхгүй юу? Хуйгаа чи урднаа хажиртаа инээд минээд тэдний ангийнхан ч бас нэг шоу моо нөгөө твэгчл тий твэгчл нэрд гарцсан манай. Яг үнэ. Тэгээ хуйгаа орж ирээд
Тэгээ бариад явах хэрэгтэй байна. Та хэд нэг юм. За хуйга Эрдэнэ зан залуучууд баясаа та хэд нэг юм шоу бэлдээ. Бас нэг юм жүжигтэй шоутай ингэж явъя гэдэг. Тэгээд хамтарсан юм хийгээд нэг бүтэн шоу гаргаад. Тэгээ хуйгаатайгаа бас айгүй гоё ажиллаж бас би тэндээс маш их сурж авч байгаа байхгүй юу? Тэр гоё жүжигчтэй хамт ажиллаад хоёулаа партнер болоод хийгээд шоу хийгээд бас тэр комеди гэдэг чинь мэдрэмжийг аваад тэгээд тэр чинь ингээл тэгэл тэр бол өшөө илүү их нөлөөлөл болсон л доо. Тэр нөгөө Бацсах бах муухай бүрвэж өөртөө хувийн номер гэдэг комеди юм. Комеди юм хувийн номеруудтай. Тэр тиймэрхүү юмнууд бол ингээл нөлөөлөл юм шиг юу хиймтэй одоо яг дадлагчих юм гэх юм уу, мэдрэмж орно гэх юм уу тийм ээ. Тэгээд орчин үеийн чатад ажиллаж байгаа драмын театр руу жүжигчнэр очиод Манай сайхан их орон гэдэг нэг жүжиг яадаг чинь тий. Тэгэнгүүт тэн чинь яадгүй гэсэн чинь бүгд л тэнд яг 14 залуу орж исэн санагдах юм. Ромео Жулиетийг тавих гал тэр залуучууд л хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгэл тал талаас залуучууд одоо энэ ажиллаж байгаа Наглуу, Дойо, Амби, Боё гэл одоо Ган Очор, MC нэг үеийнх нь л яг тэнд Гэрсүг ах. Гэрэлсүх гэл яг л нэг нөхдүүд нэг сул нөхдүүд л драм чадвар орсон юм. 98 он. Тэгэл ер нь тэр чинь л ингээл яг нэгэн үеийн гоё уран бүтээлч гэдэг чинь ястаа нэг эртээ эд залуу нэгээ жинхэнэ хөглөдөг тим нөхдүүд нэг орчиж байгаа шүү дээ. Тэгэл нэг тэр чинь уран бүтээл гэдэг чинь ястаа тэр үчээс та гялцж ирсэн үе уран бүтээлчд ингээ байж байдаг. Тэгэл бол ингэж тийм аа зүгээр зөв буруу юу. Ер нь яг баг тийм болов гэж бодоод байгаа юм. Ер нь ингээд жүжигчдийн үеч гэдэг юм аа, найруулагчдын үе. Ер нь ингээд бүтэн ингээд нэг юм үе төрнө гэдэг бол айгүй азтай агшин болов. Зөв. Тэр чинь нөгөө яг тийм байд юм шиг байна. Тэгэхээр та хэдийн үе бол яг нэг тийм бүтэн нэг юм хүчтэй үе ингэж төрж гарч ирсэн нь бол бас тэр чинь нэг нэгэндээ өх нөлөөлөл гэж юм байд юм шиг байна л да. Одоо ингээд бодох тийм. Уран бүтээлийн нөлөөлөл одоо нэг усны нэг нэгэндээ юм уран бүтээлийн юу гэж юм байл хүч, энерги хичнээн хөгжилтэй инээлтэй бүгдээрээ тэнд алдаж оноод ингээд бөөнөрө хамт байна гэдэг бол үргэлж өөрсдөд хүч одоо ур чадвар гэх юм уу. Юмнууд ингэж нэг нэгэндээ ингээд мэддэхгүй ч гэсэн ингэж өгж ур чадвар нь одоо өсч идэм болов уу гэж би одоо ингээд дүгнээ ботход одоо ингээд харахад ер нь тэгэл те манай үеийнхэн ихэнх нь одоо нэлээд сайхан уран бүтээл хийж байгаа сайхан жүжигчд байна шүү дээ. Тэгэхээр тийм нөлөөлөл байдсан болов уу. Тэгэхээр тэр нэг юм үе байна гэдэг бол бас их чухал юм шиг санагдсан. Үнэн тий яг үнэн. Хамгийн анхны ингээд бүрстэ ингээд шахуурдуулж ирсэн бас бажиг авч ирсэн найруулагч юм байсан бэ? За найруулагчтай бол хамгийн анх чинь за ер нь ажиллаж байсан байна. Найдан дорж найруулагч Мөнхөө огштой Мөнхөж найруулагч Баатар нөгөө Болд гэдэг найруулагч байсан шүү. Тийм Болд найруулагч тий. Байж исэн зүгээр хамгийн одоо юу чочроо авч ирсэн найруулагч бол Баатар найруулагч байсан. Анхандаа бол нөгөө ойлгохгүй чочирдаг байсан бол сүүл рүүгээ тэр хүний чочроо дуртай болж эхэлсэн. Яагаад гэвэл тэр хүний хэлсэн үг хатууч гэсэн нөгөө маш хүнд өгөгдөл өгдөг үгнүүд байсан байхгүй юу? Халаа. Яасан гэж хэлэхэд нэг ингэсэн мөртлөө тэр бол тэр жүжигчэнд бол маш их тийм юу өгч ирсэн байгаа даа. Чочроо гэх юм уу? Чочроо мэдрэмж те. Үг бол тэр чинь манай хүн бол гайхалтай хэрэглэн шүү дээ тий. Үгээр тоглоно шүү дээ. Янз янз болгоно шүү дээ нэг зүйл бол айвар. Тий. Яарсэд нэг урьяхаагаа нэг жүжиг хийсэн юм аа. Нэг дээр нэмэх нь 11 буюу харанхуйд яасан юу л тийм урт гарч иртаа. Урьяхаагаа жүжиг. Тэгээ урьяхаагаа ч ямар хөнгөлөө тийм ээ. Гүн ухааны Баатар найруулагч тавиад. Тэгээ тэр нь яадгүй гэхээр дөрүүд хэсэг хэсгэрээ өөр тоглолдог. Өөр хүмүүс тоглолдог. Гэхдээ нэг жүжиг байхгүй. Тэнгүү дооёо өдөр нэг групп болцсон. За. Ойлгодгүй. Өнөөгөө ойлгодгүй. Хоёул ойлгодог. Яг яах юм бэ гэсэн. За яавчсан гэдэг ингээл хийгээл хийгээл.
жүжигийн маань нээлт ер нь төхөөр нь тэсэхгүй асуулаа да. Баатар найруулагчсан. За найруулагч энэ яг энэ хэсгийг ингээ бид өөр ингээ хийгээл байна л да. За. Тэяасыг л гэж тэгсэж. Тэгээ энэ одоо яг яах хэвтэй юм бэ? Энэ яг юу ойлгуулах хэвтэй бэ гэж. Хуцалгүй наад хитэ өгүүлбэрээ чийж дууга тоглоод. Тэгээ за гэ. Тэгээ ерөөсөө тэр жижиг бид ерөөс ойлгоогүй яасан байхгүй. Дууссан. Тэр нээлтэн ч уссан. Тэгэл ястаа нэг хуцалгүй хитэ үгээ хэлээл хоёлаа дуусгаад. Тэгээ одоо хүртэл ярьдаг байхгүй. Тэр жижиг юу нэгдэх юм мэдгүй. Тэгээ тэрнээс хойш Баатар найруулагч айгаад асуугаагүй. Тэр нөгөө нэг Урьяхаагаа чинь тийм гүн ухааны тэр гүн ухааныг ойлгох ухаан чадвар тэр үед бас байгаагүй юм шиг байгаа. Хизээ үл угаасаа маскын номер дээр өгдөг лөө Самуэль Бекетийн Годоо хүлэгч зурч номер дээр байдаг үлээ. Эсвэл бол та тоглож ийлүү. Юг Нөгөө Бекетийн Годоо хүлэгч зур гэдэг нэг жижиг жүжиг үйдэг шүү дээ. Тийм үү. Мэдхгүй ямар үйл явдалтай Нэг гурван нөхөр хүлээгээ суугаад байдаг. Эсвэл бол би зүгээр танаа номертай андуураад тах шиг. андуурсан бай. Төстэй бас номер байсан. Тийм байна. Хүлээгээд уйдаа суугаад байдаг нэг тийм. Баатар найруулагч их сэтгэлд үлдсэн байд юм аа. Яг хүн талаасаа юм уу тэр хүнтэй тэгээд тэр уран бүтээл тухайн үед тэр хэлжсэн үгнүүдийг ойлгоогүй байсан бол одоо бол тэр бас нэг тийм үнтэй цэнтэй үгнүүд хэлтгэл байсан л байна л да. Яг хавч урганд нь ганц хоёр загналтын үг ордог байсан ч гэсэн тийм ээ. Тий. Тэр хүний бас тэр нэг найруулагчийн ажиллах арга байрал гэдэг чинь тэгээд одоо ингээ мартагтаагүй байна гэхээр ямар мундаг найруулагч байсан бэл гэж одоо боддоо ш. Найруулагч хүн тэгээд нөгөө жүжигчин хүнд ингээд бүр ингээд хоногшоод бүр хамаг юмд нь суудлаа үлдэнэ гэдэг бол тэгээд тэр хүн чинь суулгаж гэж хичээгээгүй хичээгүүл байж байгаа шүү дээ. Зүгээр ингээд ажиллаж хийж л байгаа шүү. Тэр үед бид нар ингээд загнаад байна гэж бодож байсан боловч яагаад үлдчихвэ гэдэг ч их сонирн байгаа юм л да. Зөндөл бол найруулагч агенжил байгаа магтчил байгаа. Гэхдээ ягаад тэр хүний тэр хэлжсэн үгнүүд чи над 40 жилийн дараа ойлгоно гэсэн үг бол одоо доромжилж байгаа юм шиг санагдчихсэн бол одоо 40 жилийн дараа ойлгож л байгаа байхгүй юу? Тий. Тэгээд тэр хүн тэрийг мэдрэл хэлжлээсэн биш тарч ш. За энэ үед бол залуу байна тий. Энд нэг ухаан заадаг шаардлагагүй. Тэр уран бүтээлийн амьдралын процесстэй өөрөө тэрийг ойлгоход явчихна гэдгийг тухайд мэдчихэж байсан байна л да. Яг үнэ. Тэгэд одоо би махаараа мэдрээд тэр чинь юм байсан байж тээ гэж ярьж ийн гэдэг бол тэр хүнтэй цэнтэл үг хэлж ирсэн байна. Тухайн үед энгийн юм ярьж ирсэн боловч. Яг үнэ. Хоёулаа өнөөдөр Алтан гац ресторанаас Зайсангийн Seven Star-ын доор байрладаг Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байна. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлэг Unitel компанитай хамтарч ажиллаж байна. Unitel-ийн хаврын дата урамшуулал эхэллээ. Та 7 ГБ дата ба түүнээс дээш дата багц идэвхжүүлээд 50 ГБ хүртэл дата бэлгэнд авах нэ. Тэгэхээр зэрэг жишээ нь та 7 ГБ дата бол 5 ГБ, 50 ГБ дата бол 30 ГБ дата бэлгэнд авах нэ. Unitel болон Tokyo app гэдэг дурын дижитал сувгаасаа та датагаа аваад бэлгээ аваарай. Unitel нэг ингэдэг байхгүй юу 2000 тэр чинь 13 оны авцаа баха. Хүрлээх над дээр нэг өдөр ороод ирлээ. Загалаа хоёроо кино хийгээд. За. Би нэг солиото санаа олцоод ир галаа гэдэг. За. Ямар санаа юм гэсэн чинь жүжигчд хүүхдүүдтэйгээ тоглоно. Заана хүүтэйгээ. Батүлзээ ах Тамиратагаа одон чимэг хинтэйгээ тэ охинтойгоо нэг нь бямц огт хүүтэйгээ гэл ингээд юм 5 жүжигчин хүүхдүүдтэйгээ тоглоно гэл. Тэгэхдээ тэдний хүүхдүүд нь нэр голлох орой аав ээжүүд бол ерөнхийдөө нэг тийм зүгээр бэкграунд маягтай байх юм гэдэг байхгүй. Тэгээ би тэр Тагнуул чав гэдэг киноныхын зохиолыг бичээд тэгээ би тэр киног хийжсэн. Одоо саяхан л дөө. Тэгээд зүгээр тэр дотроос ч юм бол манай танаа хүү нэн чинь бол нэн чинь бол юугүй штэ. Мэргэжлийн бос байсан штэ. Тэгтээ айгүй цоглог сэргэлэн манер юу хийж ийн тийм хүүхд байсан. За юу шүтээсийг төгссөн шүү дээ цаадах чинь шүтээсээ архитектурын англиг төгсөөл. Тэгээд мэрэгчлэрээ нэг хэсэг ажиллаад 10 жил ажилласан юм уу да. Одоо сууйс сурч байна.
Йоо. Бүтэн амьдралаа эргүүлсэн сач. Парк гэл нэг Бүр тэнд одоо өөр мэрэгчлэр ажиллаж агаад тэгээд 10 жил ажиллаж байгаа 10 жил ажиллачаад Тий. одоо сойс руу. Тэгс. Хүний энэ хүсэл мөрөөдөл гэдэг. Харин тий. Тэгээд ер нь бол жоохон өөрөө бол сонирхолтой байсан байл. Би болохоор нөгөө жүжигчний мэрэгжлийн хүн чинь хүүхдтэй ингэдэм бай. Аа. Өөрийг нь хүслэн мөрөөдөл гэж бодхоосоо илүү нөгөө хайр гэдэг юм нь хүнд хүчээр гэдэг талаасаа бодоод хүүхдээ тийш нь оруулах гэдэг юу тэгж бол яа гэм л да юм бол хүүхдээ жүжигч Хамлаад нь штэ. гэдэг хайр нь бол биш байжээ гэдгийг харин ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхдийн хүслэн мөрөөдөл гэдэг чинь насан туршийн амьдралын нааз жаргал тийм үстэй. Яг үнэ. Ажил бүтээл амьдралынх нь одоо гол үндсэн тэтгэж явах юм маань тэр хүүхдийн өөрийнх нь дуртай юм хийх байл юм. Тэрийг би маш их одоо алдсан байлаа тэгээ одоо. Гэтэ юу оройтох вэ тийм ээ? Тий. Яг оройтсан л та. 30-та 30-та оюутан гэхэр бас одоо хэдэн хүүхдүүд орж ирж 10 Дөнгөж л одоо 17 даа хүүхдүүд орж тэр ирж өөрийн дүүгийн дүүтэй Тий, яг байна. аль одоо орж ин гэхдээ яах вэ? Хүүхд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдрах чинь шал өөр байд юм байна. Аа. Тэр бол мэдрэгдэж чинь нөгөө илүү цоглог болоод тэгээд илүү тэр юмдаа сонирхолтой байгаа нь ингээд харагдаад байна л та. Тэгээд одоо нөгөө жүжигчний мэрэгч болохоор ааваасаа бидний харилцаа маш одоо юу яж шүү дээ одоо ойртож байгаа юм. Тэ? Одоо урд нь бол тэгэл нэг тусдаа ажиллаа хийгээл бужигжсэн байл бол одоо ингээд ийм сонирхоод асуудаг. Тэгээ өөрийнх нь нүдэн ялцаад ингээд шал өөр болд юм. Тэгэхээр ерөөсөө ганцхан л юм анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийн хүсэл сонирхол тэр юмыг ерөөсөө хааж боож болохгүй юм байна л гэдгийг аюусаа ойлголоо. Яг үнэ шүү. Одоо би бол ингээд нэг за нэнэж бас ялгаа байхгүй л одоо маскын арт тийм ээ. Тэнд таныг дагаад явж ил байсан хүүхд. Би ч гэсэн бас энэ хүүхдээс энэ театрт аавыг дагаад явж ил байсан хүүхд тий. Гэхдээ яг энэ мэрэгжлийг сонгоод ирсний ардаас бол нэрээ яг ааваасаа асуух. Тэгээд тэр нэг театр дээр очих уран бүтээлчд одоо жишээ нь жаживдарж явах аав хоёр юм ярихад хүртэл би чинь нэгдүгээр курсын оюутан л байсан л та. Тэгэхэд хүртэл ингээд айгүй юм чих тавьж сонсох анхаарал нь шал өөр болох тийм болчт юм байлээ. Өмнө нь бол хүүхд бол тоохгүй шүү дээ. Тий. Занах энэ сайхан хаа орж ирсэн бэ? Хоёлоо халуун дээр нь. Дасгүй байхдаа би нэг юм тоглож ирсэн шүү дээ. Хамгийн анх танилцж ирсэн нэг контент биш нэг цагаан сарын нэг инедми юмд одоо телевизд аягаар архивт байгаа л тий. Ууц булаацалт ингэ Балкан дэмжүүлээд санаж тий. Тэр чинь тэр үедээс амар хит бол. Тий амар хит болж ирсэн. Үгүй нөгөө нууц булаацалт. Би намайг таньж энэ явж ирсэн. Тэгээд танаа автаа анх танилцчихсан. Жүжиг агуу сайхан жүжигчтэй танилцж байлаа. Айгуу гоё нээлттэй амар гоё хүн. Би тий. Гоё нээлттэй шүү дээ. Гоё байгаараа тэгээ точлог нэгээд. Тий. Стом янз юм биш. Манайш хоёр давхар юм чи аав орцоор орж ирж байгаа нь сонсогддог байсан шүү дээ. Дандаа инээж явдаг тий. Тажигтлын нэгээл ороод ирдэг. Би шиглээд нэг жоохон жирхчихсэн сүүлрүү ямар сайхан хүн бэ. Тэгээд ундаа ороо. Гоё нээлттэй. Тэр байгаа байхаа тэр нэг ууц булаад тэр ч юм байгаа хаа. Тэр үедээ амар хүмүүсийн сонирхол татсан юу болсон. Тэгвэл нөгөө нэг хальс масан л арай өөр юун дээр байгаа бах. Тийм тий. Нөгөө нэг виткам чөлөөлөө тий. Юматик чөлөө нэг юм сонин хуучны югаар архив хаснууд байдаг шүү дээ тий. Энэ манай 10 хүндэс компани маань одоо премиум төрлийн ийм гоё онц дүмтгээд Монголд арай занах Монголд баг ганц байгаа өөрийн зүртэй шар ариг. Онц дүмдээ нөгөө хэн байж тээ нөгөө юм лээ. Давчаа. Тий дамбажаа. Зайлоо тань урд юм чи тий. Өөрийн дүртэй ийм сайхан шар ариг. Яг онц дүмд гэдэг нэртэй Тий. хэвс үг шүү дээ. Тэгээд яг юу нэр нь бол хан. Ноёны маань сөгөндөг Тийм байна. шар ариг.
тиймэрхүү юм болсоо. Аа. Йоо за зүгээр нэ маань сайхан. Тэгээд энэ гоё мундаг Тэгээд болох урдгийн гэрүүл төрсэн хүн. Тэгээд хүсэл мөрөөдлөөрөө ажиллаад тэгээд гоё. Удахгүй гарч ирэхэндээ одоо тэгээд Бямцуг дахын Балжикач жүжигчдээс ер нь хүүхдүүд нь ихэнх жүжигчин боллоо шүү. ер нь их хүн жүжигч боллоо тэгээд Тэгж байна. ялангуяа танай хэд вэ? Хайруулаад ингээл явуулахтал ингээл Та чи баг ингээд төөрүүлээд идэв юм шиг. төрүүлэх гээд ах Чингисээр байгаа. Явч очиж Ирж орж ирнэ. Тэгвэл эн чи яадаж байхгүй бол сайхан мэрэгчлэлтэй. Сүүлийн жилүүдэд зан ах маань за Орфей театрын сонгогдож үжиг тоглож байна. Эргээд нөгөө нэг хошин хурлаас дахиад одоо ингээд ийм драмын дээрээс нь Достоевский хүнд. Тэгээ энэ жүжигүүд тоглоход өөр нь их сайхан хамттай байсан болов гэж бод. тэг хамтдаа гэдгийг мэдэрсэн. Яг тэгвэл тийм юм тоглох ёстой юм байна гэдгээ маш сайн мэдэрсэн бас. Манай багш хэлдэг байсан. Жүжигчин формор барин гэж нэг юм байх хэрэгтэй байна. Хорон барин гэдэг нэг жанр руу хитэж юусэн ороод иж болохгүйгээр үргэлжийн бүх юмд л сорь өөрийгөө. Би чи чаддаг юм аа хийгээд ах юм бол чадаад яваад байна. Чадахгүй юм а чадчихвэл чи хөгжнөө л гэж хэлдэг байсан. Тэгээд би болохоор өөрөө бас уран бүтээлчүүд өөрийгөө сорих их дуртай. Ааха. Алдсан ч онсон ч яад те. Сорхон тэрэнд өөрийнхөө яг бэлэн чаддаг ч юм уу боломжийн юм тоглоо явуулвал хүн бол их хөгждөггүй юм шиг санагдаад байт юм л да. Нөгөө тухтай бүстэй л байгаад Тэгэл тэрийг л хийчихэн штэ. Тийм. Яг тэгэл хүнд хөрөх нь хүрэн мэдээж үгүй. Юу яана гэдэг юм руу бол оруулах зүгээр санагдаад байна. Тийм ихсэлтэй юм руу бас сүүлийн тийм их орсон. Тэгээ яг Достоевский бол угаасаа урд нь уншаад нэг ойлгоогүй. Бараг уншичаад дундаас нь би болчлоо яалаа. За энэ ч барахгүй юм байна. Тэгээд энэ жүжинд ороод ойлгож ирсэн, мэдэрч ирсэн л дээ. Тэр Достоевский гэдэг хүний тэр нэг сүнслэг сэтгхүү шүү дээ. Энэ чинь бараг бодит амьдралаас хитрхи тасарсан сэтгхүү яваад байгаа байхгүй. Одоо хүртэл тэр Достоевский чинь геймзэм чинь байнгын хилцүүлэг явагдаж хаа задарч байдаг тийм. Тэгээ энэ жүжигчин дурын бас Батболд бас баярлалтай. Намааг тийм маш урлагийн жанр тоглож жүжигчнийг сонгож аваад ингэ тоглуулсанд их баярлалтай байл та. Би бол энэ бол бас нэг том сургалт болсон гэж ойлгоод. Жүжигчний хувьд өөрийгөө апдейт хийх. Буцаж юмыг эргэж харах, шинээр харах. Тэ? Өөрийгөө жүжигчний хувьд эн чинь жүжигчин гэдэг чинь биеэс гадна сэтгэхгүй шүү дээ. Сэтгэлгээний эн чинь эргэлт ирж байгаа байхгүй юу жүжигчинд. Тухайн үед бол нэг л хайрцаглагдсан юм тоглол яваад идэг те. Тэрийгэ болж гэнэ гэж яваад исэн бол Достоевский тоглоснороо юу илээ гэж өөрийгөө эргэж харах жүжигчний талаас, уран бүтээлчний талаас. Юу вэ? Би чинь зүгээр л нэг иймхэн коридороор нэг ингэ байгаад яваад ингээд байгаа юм байна шүү дээ гэдгийг олж харсан юм л та. Яг нь бол тэгэхээр тэр бол миний хувьд бол маш том сэтгэлгээний хувьд тийм өөрчлөлт жүжигчний талаас шүү дээ, уран бүтээлчний талаас өөрчлөлтийг авчирсан гэж би ер нь өөрөө боддتي. Одоо би бас ингээл нэг хайр харуулслаас авахуулаад одоо ингээл танаа хийсэн киноос авахуулаад ингээл ер нь ингээл нэг юм жоохон дараан тал руугаа яагаад ирэхээр танд дүрийг оноогоод өгöd байгаа юм шиг бас санагдаад байдаг л да. Нэг бол одоо найруулагч нар нь тэгээд идэв юм уу эсвэл хамтлаг дотроосоо заанал усна гэж тавиад. Одоо нөгөө ингээд хошуурлын амплуа гэж бас байна шүү дээ тийм жүжигчний манай магнаа бол одоо цэвэр инээдмийн өгөгдөлтэй хүн шүү дээ. Миний хувьд бол өгөгдөл багтай хүн байхгүй юу? Яг инээдм талаас тийм яг ялчл өөрөө энэ жанр сонирхолтой л тий хийдэг мэрэгжлийн талаас л хийж ингэж ажилтдаг. Тэгэхээр яг би бол яг цэвэр бас инээдмийн төрлийн жүжигч бас биш байгаад байгаа юм л та. Яг өөрөө энэ нэгээр хичээж ажиллаж байгаа жүжигч юм байна. Тий. Тэр талаар. Тий. Тэг яг дараам талдаа бол бас яг одоо ингээд сүүлийн үед ингээд бас нэг кино мэн тоглоод
байна л да. Хүмүүс намайг бас санал болгоод байна. Драм талын юм руу санал болгоод байгаа болохоор бас энэ жанрт бас боломжийн байж магадгүй юм уу да гэж тэ үзэгчд Ялангуяа яг бас кино тал руугаа бас тэгээд шүү. Одоо хувьсэл продакшны хувь заяа. Тэгэхээр үзэгчд хүлээж авахгүй би болчихно л доо. Мэдээж тийм үстэй. Хүлээж авах хахтан гүрийгээ тоглоод энэ ч одоо юу ахав. Тэгэхээр бас зах цухтаа ингэж үзэгчд бас тэр ингээд аваад таашаалт аваад хараа заа тэгвэл би энэ жанрт бас боломж байгаа юм байна гэдгийг бас мэдээд байгаа. Тэр тал руугаа ер нь бол зүгээр аль ч жанр л тоглоно гэж өөрөө бодоод байгаа. Тийм. Амбихыг бол бас яг дараа төрөл рүүгээ айгуу гоё хүлээгээд авчдаг байсан тийм. Тийм шүү дээ. Манай амбич бас яг тэгээд гоё зөвшөөрөгддөг. Зөвшөөрүүлээд манай хүн чинь. Тий өөрөө угаас ур чадвар авьяастай гоё жүжигчин болохоор тэгэл. Тэгээд яг хөө одоо бол би бодоод байгаа илүү хүч сорсон юм яамаар байна тий. Өөрийгөө одоо энэ насны явдаж туршлагын явдаж бас нэлээ олон жил доктортой яг энэ мэргэжлээр ажилласан болохоор өөрөөсөө давсан юм руу одоо ажиллана гэж бодоод байгаа шүү дээ. Цагаанд хормоо хэцүү тийм рүү ингэж орж. Ер нь тэгжээч юу яа гэм л да гоё жүжигчин гоё ингээд нэг юм мэдрэгдээ чадахгүй юм аа чадах гэж ингэж гүрийж энэ ч нөөс сураад яваад байдаг. Тэгээд бүх насны суралцдаг мэргэжил гэдэг бол яалч авахгүй тий? Яалч авахгүй тий? Тэр хийцэн гэж багш мал хэлээд багшийг тэгж хэлж tur гайхчихсан. Би нэг 300 400 дүр хийсэн юм байна. За та тэрнээс нэг 2 3 за нэг бас юм удаа ярьж ирсэн. Ганагш. Ганагш. Тэгэхээр ерөөсө банкын ирэл хайгуул ерөөсө тэгэл хязгааргүй юм байна. Дээр нь цэг тавьж болохгүй юм мэрэгжлийн байна л гэж ойлгоод байгаа. За болчлоо гэж болдгоо юм байна л. Тэгээд хүний сэтгэл зүйч нь өөрөө таагдшгүй бөгөөд хязгааргүй. Тэгэхээр бид нар чинь нэг төлөө сэтгэл судлал хийгдээд байгаа шүү дээ. Сэтгэл судлал хүний дотоод мэдрэмжийг судалж иж тэр нэг дүр гэдэг юм хийгддэг тийм. Тэгээд тэрий чинь хизээч одоо за тултал ингэж ойлгож хийнэ гэдэг бол тийм амар биш л байгаа. Би нэг яг үнэн. Би нэг тим яриа сонсчихсан байна. Яг эргээд нөгөө цэг дээр эргэж ирдэг мэрэгчлээд. Тий. Ингээд нэг юм аялал шүү дээ. Одоо ингээд нэг дүр бол ингээд аялал ингэж явсаар гоод эргэж нэг цэг дээр ирээд тэгээд дараагийн дүр бол дахиад цоо шинээр эхэлж байгаа. Тий. Тэгээд дахиад тэрний төлөө ихэрч байна. Ер нь тэгээд яг одоо ингээд бодоход яг залуу байхад бол ингээд зүгээр дайрал хийчихдээ шүү дээ тий. Зоригоороо хийдэг. Зориг тэгээд мэдрэмж хоёроо ингээд хийчихдээ бол дүрийг бол их цаг хугацаа хэрэгтэй байж шийдэх юм байна гэдгийг одоо ойлгоод байгаа. Цаг хугацаа хэрэгтэй нь юу вэ гэхээр нөө дотоод мэдрэмжийг яг тухайн дүрийнхээ тэрийг их зөв авч чадах хэрэгтэй. Тэхийн тул цаг хугацаа хэрэгтэй. Тэ гэж бодогдоод идэм байна л да одоо. Ингээд гинт одоо ингээд шууд орж ирэл за энэ хий гэхэд бол одоо л хэцүү болчиход байгаа байхгүй юу? Уул ингээд зоригтой хийдэг гэсэн шүү дээ. Оо тийм үү. За чи ийм хүн одоо болох нь илүү нөгөө мэдэрч хийх гэдэг болчт юм байна. Сэтгэлгээнийхээ талаасаа гэдэг юм уу тэр одоо олон жил ажилласны юу юм уу? Энэс бол айдас юу бол биш. Хашир биш. Гүнзгий мэдэрч гүнзгий тэрийг ингэж бүр нөгөө ойлгож хийх гэж хичээдэг болчт юм байна. Энэ бол нэр яг үнэн шүү те нэг шууд одоо энэ гусаа ичээ. Тий. Тэгэнгүүт одоо л тэгж хийхээр нөгөө ингээд худлаа санагдаад. Тийм үү? Мэдхгүй, мэдрэгдэхгүй, ойлгохгүй яг зүгээр ингээ хийчих болно л та. За ингээл текстийн аваа нэг иймэрхүү дүр юм байна. Үгүй. Тэр чин тэр бүр цаад тэр юуг нь дотоо сэтгэхүйг нь гоё мэдэрчих юм бол нөгөө үйл хөдлөл бүх юм чинь андаа гоё. Хүчээр хийдэг шүү дээ. Гэдэг талаасаа л их боддог болчихсон юмсыг над санагдаад байгаа. Танд ер нь одоо ингээд жоохон нэг дөмбөсийн боцтоод уг нь Аны нэг ингэчих байсан юм да гэж харамсч явдаг дүр байдаг. Оо байлгүй зөндөө байх шүү дээ. Одоо ингээд өөрөө тоолсон юм харахаар жоох юу л батд. Хэл ичээл. Масэнүүд л байна байлгүй байх. Хэцүү. Зэн ингээд худлаа жоох юм гисэн яг мэрэгжлийн талаас л ингээд хараад
гэсэн юмнууд байна уу зөндөө. Эцэг тайз байз дээр бид нар ч гэсэн баларч дуустдаг байхгүй. Чи зах цухаас сонсдлээс баг. Түм амнаа гэж гардаг байхгүй. Хүмүүс инех гэж хараад байхгүй. Тэгэл нэг юм хитэн төмсөн нүдтэй нэг нэгнээс авар харсан нүдтэй айл гэл ёо. Гэхдээ энэ нөө юу юм бэ л да. Биеэр мэдэрч хийн гэдэг юм чинь те. Жүжигчдийн мэргэжил тийм шүү. Биеэрээ мэдэрч сэтгүүгээр гаргадаг юм. Хүнд урдчлаад за энэ ингэж хүрнэ гэдэг ямар ч баримжаа тийм стандарт байхгүй. Тий, яг үнэ. За энэ сталнаа энэ бол цөм авах юм байна гэсэн юм чинь өөртөө л хөөрөөл гардаг байхгүй. Зүгээр яг гинтийн ч юм уу мэдрэмжээр хийгдсэн барьцсан ч юм уу те. олцсон юмнууд. Аймаар хүрччихэд юм уу те. Энд чинь тэгээд нэг юм жишээ дуучин бол жишээ өөрийнхөө дууг ингээд сонсчод байна шүү дээ тийм үү? Ингээд сонсоод гоё явах юм байна гэд. Бид нар тэрийг яаж мэдэх юм бэ? Ямар биенээсээ гарч байгаа ингээ биенээсээ гарчид өөрийгөө хараад дахиад ордог болос учиртай. Энэ дээр алдаад байна гэсэн. Үгүй. Яг тэр мөчтөл өөрөө амьдаар бүх юм шууд үзэж төрж байгаа асуудал гэдэг чинь айгүй хэцүү мэржил л дээ. Яха. Үнэн тий. Тийм шүү дээ. Магнагаа нэг зүтгүүлж үзнэ үстэй. Магнаа зүтгүүлнэ шүү дээ. Магнаа зүтгэн. Цаадсан зүтгэн. Зүтгэн дээ зүтгэж цоц гэдэг чинь. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивентэд гэвч хамтран ажиллагч Жанчивлан Аршаанд. Жанчивлан Аршаан болвол одоо мэдээж ходоод гисдний архаг өрөвсөл за тэгээд одоо нойр булчирхай элэг цөсний үйл ажиллагааг дэмжин за тэгээд одоо уусны маргааш болвол мэдээж шар гэж зүйлийг бол маш сайхан тайлдгаа. За ингээд та бүхэндээ халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршааныг санал болгож байна. Хошин урлаг гэл яг одоо ингээд хэлэхэд хүмүүс янз янзаар л яригдал байна л да тий. Бараг нэг годомжинд амар инээдтэй ойлгох юм ярьдаг ч юм уу нэг ярьдаг хүн бараг ингээд хийждэг юм шиг л яриад байгаа юм л гэхдээ яг харахад бол тэгж л харагдана л да. Яг ингээд амар харагдана тий. Энэ цаана өөрөө мэрэгжлийн том үйл ажиллагаа нарийн процесс явдаг гэдгийг бол бас яаж ойлгох хэвээр ямар арын үйл ажиллагаа тэднэрт харуулна гэдэг чинь хаашаа чинь тий. Тэгээд яг хөө тайлбар мэрэгжлийн талаас энэ бол бас хэцүү гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байна. Инээдмийн гэдэг. Инээдмийн жанр нь өөрөө бас яг жүжигчин болон бас нэг тоглоод идэх жанраас биш байх шүү гэж би бодод байгаа. Үнэ. Ялангуяа тэрийг бол та бол аяг сайн мэдж байгаа. Өөрөө нөгөө нэг мэдсэндээ нөгөө би хошин урал руу тал руугаа амплуута биш гэж өөртөө бодсон хэрнээ та ийшээгээ явцсан. Орцсон. Тэгээд маш их хөгжинөлтөө жүжигчин. Одоо жишээ нь би хошин урлагийн одоо ингээд үзүүлэл гэдэг чинь өөрөөсөө импровизац жүжигчний нөгөө хурд энтер бол ерөөсөө ингэчихэж байгаа байхгүй. Тэгээ яг за жүжигэнд ажиллахад жишээ найруулагчийг одоо нэг одоо юу гэх юм зовохгүй хурдтай болч тий яг үнэ. Самичны хурдаа аваад буцаж боловсруулад гаргахад найруулагч өөрөө тий магадгүй найруулагч бодоогүй юм ч юм уу бас ингээд тийм хэмжээнд хүрсэн байгаад байгаа байхгүй энэ анзаарах. Маш хурдтай, сэтгхүүн хурдтай, хурдан ойлгоод хурдан хийдэг гүйцэтгэлийн хувьд энэ ч нэг яг бид нар ч нэг ингэж ажилласаар байгаад бид бүр ингээд тархиндаа даслуулсан. Тэнгүүд импровизац гарч ирээ тий ингээд ингэж мэддэг болцсон л зүгээр над тэгж анзаарчихсан л та. Би бол бүр гайхажсэн. Бархууч манай анги штэ. Анх эхлээд одоо чинь тий оюутан байхаасаа би биний мэтгэл юм чинь тий анх бархууч хошин урлагт орохоос байхдаа юм би барайстай манай хүн чинь ингээл тий бас юм 100 ярьж мардаг тийм залуу байлаа штэ. Тэгэл ерөөсөө ингээд хэсэг ингээл наастайгаа уулзахгүй явж байгаа л ингээл хошин урлагийн нэг 2 жилийн дараах тоглолтыг үзэхэд би өөрөө бүр ирүүн болторсон шүү дээ. Ямар амар хурдан задраал ингээл хөгжөө явуулсан. Маш гоё задлж өгнө, уран бүтээлч жүжигчдэг бол гоё задлж өгнө. Гэхдээ яг уу энийг
бас их зөв хянахгүй бол бас хитидүүл аюултай болчихсон. Ингээд дайрч тоглоод идэг болчтой. Хитидүүл яг үл ямар нэгэн штамбанд орно. Тоглолтын те одоо хин одоо тэрийг л одоо хянах юм бол найруулагч л байгаа юм л да. Хошуурлт нэг алдаатай гэж хэлэх юм нь бол яг зохиол байхгүй байгаа. Зохиол одоо бид нэр өөрсдөө мэдэрсэн учраас л тэр зохиол дээр ажиллаад байгаа болохоос мэрэгжлийн хэмжээнд тэр зохиол хэрвээ байдаг бол те яг тэрийг тэр дотоод драматургийг мэдээд бичдэг тийм зохиолч байдаг бол маш амар байна л да. Бидний тэр нэг зохиолтой яагаал тэгээл ингээл алдаж унаал юм хийхгүй шүү дээ. Тэр зохиол үнэхээр тийм зохиол байх юм бол одоо жүжигчд одоо үнэхээр хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр штамп дорно гэдэг нь бол ямар нэгэн байдлаар нэг баланс байх хэрэгтэй байгаад байгаа. Тэ жүжиг уран бүтээл жүжигчний тэр нь хитидэд ингэчих юм бол тэрээс гарч чадгаа болчихно. Одоо нэг маш хурдтай ажиллаад өөртөө нэг боломж байгаад шүү дээ жүжигчний мэдрэмж, юмрын мэдрэмжүүд жишээ нь над нэг өөр, магнат нэг өөр байгаа шүү дээ. Ийм сайхан нэг өөр. Тий хөдөлгөөний юу ч гэдэг юм уу те одоо тэгээд тэргээр тогтчих магадaltaй болчихж байгаа байхгүй юу. Үзэгчд яг тэрийгээрээ нэг хийгддэг нэг одоо ингээл тоглоодох нэг манер байна шүү дээ. Одоо нэг жүжигчний манер тэргээр тогтчих юм бол ахаад өөр уран бүтээл тогт хүлээж авах хэцүү болох асуудал байгаа байхгүй юу. Нэг штамп гэсэн тэрийг хэлээд байгаа л да. Тэ? Нэг манер одоо жишээ нь за миний хувьд гэвэл жишээ нь ингээд толгоо хайлаад байдаг те ийм нэг ийм тэгсэн та нэг бүжгэлдэг те ингээд юм ярихаараа толгоо хайлаад тэр бол одоо жишээ нь миний нэг тийм штаб байгаад байгаа байхгүй юу. Та өөрийн мэдлгүй хийдэг. Тий өөрийн мэдлгүй хийдэг. Тэр хянаж тэр юмнуудаа маш ажиллах хэвээр. Тэгээд ийм байжс нахад нэг өөр нэг уран бүтээлд орвол ийм тэнд уран бүтээлд ийм байгаад ахаар чинь болохгүй ч шүү дээ. Дүр байх хэвээр. Энд чинь ядаж дүрээ бүр дөрвөн дөрөв хийдэг хүмүүст ялгах хэвээр. Гэхдээ та энийг хизээ анзаарсан бэ? Энийг би кинон дээр анзаарсан. Энэ Single Lady дээр ажилласан найруулагч Батамгалан Single Lady дүр биш үү? Тий. Тэр хүн бол намайг анзаарсан байна л да. Анзаарсан. Тэгээд яг тэр хэлчихсэн. Тэгээд тэгэнгүүт яг тийм шүү нэрээ гээд. За миний яг тэр толгойг өстой маш сайн хянаад яваад байгаараа. Тэгэл яг хянасан л да. Тэгээд эн чинь шал өрөөл явж байгаа. Зөвхөн тэр толгойг хөдлөхгүй байна. Тэгэхээр энэ жүжигчдийн нэг юм формын асуудал гэдэг чинь бас аюулгүй сайн бодох хэрэгтэй болчихдог тийм. Жанр за ингээл байнга л одоо нэг тоглоод иж болмооргүй байгаад шүү дээ тийм үү шүү дээ. Тий. Тэгэхээр жүжигчний өөрийн нэг одоо юу гэдэг юм те одоо маркетинг арай биш юм аа. Нэг маневрлах тэр юмнуудаа их бодож ажиллаж ивэл нэг дүрээр ингээд дасаж одоо юу гэдэг те нэг л тоглолт байгаад иж болохгүй байгаа шүү дээ. Одоо тэр нэг ингээд нэг юм юундаа сайн шүү нэг юм хэрэг гэхдээ сая тэрийг ингээд тоглуулъя гэх ингээд тоглуулж болохгүй байгаад шүү. Тий. Тэгэхээр жүжигчээ өөрөө тэрнээс эсрэг юм руу орчих хэвээр юм бэл. Өөрийнхөө байгаа бэлэн одоо жүжигчний нэг материал гэх юм уу да одоо нэг байгаа шүү дээ. Тэрнээс дандаа эсрэг тал руугаа. Тэрнээс эсрэг юм руугаа тоглож ийж одоо дандаа юм өр зөөлөн юм тоглоод исэн бол эсрэг хурц характертай. Ингэж нөгөө нэг энэ сэтгхүү энэ юугаа байнгын хөдөлгөөнд одоо нөгөө нэг тамирчнаар бол нөгөө бэлтгэлгээ формд байна гэдэг шиг сэтгэлгээний юу нь бол ингэж уян хатан байлгахын тулд тэр дөрүүдийг дандаа өөр байлгаж өөр юм тоглож ингэж л форм байх систем шиг л санагдаад байгаа. Үнэн. Ялтж байхгүй үнэн. Яа энэ чинээс нэг амтлахаа явчихдаг хөө. Ийм бодогдох юм да. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Zebra Select компани. Тэгэхээр зэрэг Zebra Select компани маань одоо яг албан ёсоор оруулж ирдэг энэхүү Оросын одоо алдартай столичны гэдэг сархад байгаа. Та бүхэн яг албан ёсны их сурвалжаас нь худалдаж авъя гэх юм бол яг энэ дээр байгаа баркодыг уншуулад за мөн энд нь Zebra Select гэдэг энэхүү баркодыг хараад авах боломжтой юм шүү. Zebra Select компани Оросын алдарт столичны халамцсан ярианы нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна үзэгчтэй. Тэгээ одоо столична гэх юм бол энэ л Орос арх гэдэг бүгд л мэднэ л дээ. Бүгд мэднэ тий.
Манай нөгөө нэг хуучин нөгөө дээр үед чинь нэг юм болор гэдэг нэг юм сансрын Тий, нисэж тий, яг бараг яг надад бол яг тэр төсөөлөл столичник дээр Столичны гэх юм бол ер нь Оросууд л санаанд тий Оросууд л санаад орж байгаа байхгүй тий. За аха. За сайхан ойр буу халаагүй Сайхан буу халж байна гэж тий. сэтгэл онготл ярьж байна. За. Тэр гоё уран бүтээл гэл ярихаар чинь тэгэл бас сайхан. Маск одоо ингээл 20 жил болцсон байна гэхээр энэ цаг хугацаа чи ер нь энэ ёстой нэг ингээд нүд цавчгийн одоо дайны. харин одоо л ингээ бодохоор хордон байт юм байна. Тий. Аюу баг нэг юм амжуулаагүй байтал болчихлоо шүү дээ. Ер нь бол Дөнгөж сайхан өнгө тэнэдээс 2000 руу гараал тий ингээл 2000 маск продакшныг байгуулж ирсэн. тий үйл ажиллагаа эхлээл явсан. Одоо 26 26. олон сайхан залуу сайхан жүжигчд маань одоо бас ингээд гоё уран бүтээлээ хийгээд явж байна. Зал харахаар бас гоё. Тэгээ олон сайхан залуучууд бас олонний хайр хүндэтгэл хүлээсэн сайхан уран бүтээлчд гараад одоо өөрсдөө бие дас уран бүтээлүүдээ хийгээд Тий. маскаар ховглоод явж байгаад бас их баяртай тийм үү. Үнэн яалтж байхгүй. Сүүлийн жилүүдэд бол яг жоохон ингээд тоглолт хийхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ? Гэхдээ ер нь яг ер нь одоо бол нэг тийм айхтар ингэж заавал ингэж тоглох хийх ёстой, ингэх ёстой гэх цаг хугацааны хувьд бол хэрэггүй болчиход байна. Яг бол залуучууд өөрсдөө юм хийж эхэлж байна. Тэр боломжийг хангах ёстой л та. Тий. Залуучууд өөрсдийн продакшнаа байгуулж байна, уран бүтээл хийж байна. Тийм болохоор сүүлийн цаг хугацааны хувьд бол нэг айхтар одоо ийм уран бүтээл ингэн тэгнэ гэдэг талаас олж явах нюанстай хандаад эхэлчихэж байгаа. Тэ? Тэр хүүхдүүд боломж олох хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл нэг юм хийх гэж яхад навчрал энэ юм хий. Гэхээсээ илүү арай илүү тийм байдлаар хандах юм уу? Тэгээ одоо яг ямар ч үсэн сайхан зав боломж байвал гоё нийлээд уран бүтээлээ хийчихье. Одоо ажил төрөлтэй юм байвал яг уу ингэж гэдэг ч юм уу. Ер нь бол тийм байдлаар л байж байгаа. Одоо гэхдээ 20 жилийнхээ ойг сайхан тэмдэглэл чинь. Тэгэхээр өнгө тэнэдээс гараад маскыг байгуулж яхад та хэд ерөөсөө нэг 30 иттэл байсан гэсэн үг. Тийш тэр нэг 31 2-т бол байсан байна. Тийм л баг. Тийм байх тий. Хин энэ Жавхан махаа энэ чинь л 20 эдтэй хөвгд. Та гурав ч одоо хин ахад би бол хазан гар нэм сайхыг гэж бодоод. MC дөр чинь нэг оных аахгүй. Тийм үү. Магнаас нь болохоор биднээс одоо хэдий 8 7 дүү юм уу? Тийм бах уу. Магнач надаас нэг л ах шүү. Тий. 79 үстэй. Тий. Тийм бах чинь MC дөр чинь нэг аахгүй онжоод. Онжоо. Гэтэ MC надаас нэг доор төгссөн. Нэг жил. MC ах ч юм бол яг жинхэнэ классрум багш шив шүү. Тий. Тий. Яг классрум багш. Би ч нь болохоор ган төмөр ардын жүжигчин. Ган төмөрийн багш манай юу байсан шүү дээ. Ган төмөр багш. Манай зөвлөх багш байсан шүү. Тий. Ганц танк төгссөн ерөөсөө. Манай тийм. Тий. Тэгээд яг тэр манай анги төгсгөл тэгээд ер нь яг би даажуулаа анги авч төгсгөөгүй. Тэгээд зөвлөх багш мэгш явцсан. Тэгэхээр ерөөсөө яг үндсэн хөрхи юу л одоо үндсэн ганц гэж төгсгсөн шавн л одоо байгаа байхгүй. Одоо Баясаа би Наранбаатар гэл одоо итвэтэй ажиллаж байгаа Наранбаатар Баясаа бид гурвал байх шүү байна л да. Жүжигчнэр. Дашгүйхаа таны хобби юу вэ гэсэн чинь. Дашгүйхаа таны хобби юу вэ гэсэн чинь ахт нь хобби байхгүй жанчи хобби туслаад гэдэг чинь. Гэдэг шиг санаахын хобби юу вэ ер нь. Гэхдээ одоо нөгөө хобби гэд бүр айхтар яваадах юм бол байхгүй л яг спортоор хичээлж байна. Тий. Одоо тэр л хобби байх шүү дээ. Яг тэгвэл яг ингээд хоббироо дах тийм цаг хугацаа бид нар ч бас байхгүй яг. Сүүлийн 4 жил итвэтэй спортоор хичээлээ. Тэр маань баг хобби болж байна. Бас хэд ассан гэлээ таа чинь 30-аад ил ассан. Би чинь 118 илтэйсэн шүү дээ. 118 илтэй байж байгаа л тэгэл турах гал олон янзын арга хэрэглээр юусоо болж өгдөг. Хоолооцоож үзлээ бас нэг ингэчээгээл. Тэгэл нэг дүү маань Жаламхаар гэдэг байдаг шүү дээ. Тэгээ бид нэр нөгөө сингл ледэд явж байгаа танилцсан. Тэгээ байж сайн хата харин би нэг турмаар гэсэн би таныг нэг хүнтэй уулзуулъя гэдэг. Тэгээ олон улсын хэмжээний мастер Батлавг гэдэг багш дээр аваачаад. Тэгээ уулзаад минь турмаар байна гэсэн чинь хурдан турыг бол би тусалж чадахгүй.
Одоо фитнестэй турсан дээр баг. Яг тууштай байгаад яа юу 3-4 жилийн дотор 2 жилийн дотор яг би 90 кг болгож болно. Гайхаж байгаа чи. Тэгэл нэг 4-5 гидстэй нөхдүүд нэг тусгай анги нээгдээд. Барилгын компани захирал гэсэн юм. 5 гар өглөө хичээлж ихэлсэн. Тэгээд 7 хоноо л нэгээрээ байхгүй болсоор байгаа л тэгээд суграа. Тэгээд би ганцаараа үлдсэн байхгүй юу. За тоош. Тэгээд тууштай үлдээл яг нэг жил хичээллээл тэгэл гидснээс 14 см байхгүй болсон байсан. Тэгэл урам ороод тэгэл нөгөө таргана асан турна гэж хичээлжсэн хүн чинь спортоо ойлгоол мэдрээл энэ чинь ийм байт юм байна. Тэгээ сэтгэл зүй тэ хүний өөрийгөө ялан дийлэх, өөрийнхөө сэтгэл зүй удирдах гэл маш олон юмнуудыг ойлгоол. Тэгээл тууштай хичээллээл явцлаа. Хүүхэд байхдаа та ер нь хичээлж байгаагүй юм уу? Ер нь спорт. Хүүхэд байхдаа зүгээр сонирхол манерхол нийтийн жишгээрээ ингээл тэгэл тийм л байсан л та. Тий. Тэгээ ер нь бол яг Сүйс дахтаа бол ер нь хөдөлгөөний эвсэл бол нэлээд өндөр байсан. Үгтээс тэгэл яг тэр мэр маань бас спортоор хичээлэх бас юм болжлаа юм л та. Хурдан ингээд юмнууд аваад явчихт. Увсан аймагаас гаралтай гэхэр чинь та ямар ч бүр аяглаг байдаггүй шүү дээ. Одоо тэгээд мэдээж нутгийн сайхан хэл юу байлгүй яг тийм байгаа шүү дээ. Гэтэ би ч яг нөгөө тэр дуудлагаар ер нь ярьдаггүй те та ер нь ярьж байгаагүй. Яг одоо нэг нутгт очвол ярина шүү дээ. Тэгээ хүмүүстэйгээ бол ярилгүй яг. Тэр чинь өөрийн үндсэн одоо тэр хэл аялал юу гэдэг чинь байл та. Гэхдээ бол байнгын ярихгүй байгаа шүү дээ. Очоод бол ингээл ярина шүү дээ. Ямар ястай юм тэгэхээр та? Би ч одоо 4 ястан бохгүй. Оо за. Манай ээж 4 ястан баггүй. Манай ээжийн талын. Яг бүх мөрнийхэн баггүй. Бүх мөрнийх. Манай ээж болохоор саглих. Болохоор өмнө үлгээсэн. Манай авхаа эднэр чинь бол энд зүг зүгээр Улаанбаатар зүг зүгээр ээж байгаа л яг Улаангомдуу хараад тэгин шууд тий. Одоо аялал дуудлага нь ороод яваад өгдөг юм байл л дээ. Тэр бол тэгнэ. За бусад хүүхдүүд урлаг руу орж ийн үү яаж байна? Гайгүй нөө. Яа одоо тэгэл за ингэсэн энерл чи одоо ингэж үжигшнэ. Энерл явчихлаа. Энерл чи ингэж явчлаа. Охин маань угаасаа хөгжим бүжгийн төглөр уурын ангид төгссөн. Дараагийн охин. Угаасаа урлагийн хүн. Тий, одоо тэгээд юунд хөгжим бүжигтэй ажиллаж байна. Дараагийн охин хобби гэдэг сургуульд байжгаад гинт энэ сургууль сурмааргүй ингээд. За. Сандраад яах юм гэсэн чинь би хөгжим бүжигт ормоор байна гээд. За. Тэгээд танаахан чи угаасаа энэ савлгаатай биш. Харин тий. Тэгээ хөгжим бүжгийн ардын бүжгийн ангийг төгсөөд зөө. Одоо үндэсний урлагийн театрт бүжигчин болцсон. Оо за. Харагаж одоо нэг л үлдсэн. Одоо 7 дугаар ангийн нэг охин үлдсэн. Тэгэл тэр маань ямар ч хэсэг хичээлээ гэл явчихлаа. Тэгээ. Хизээ нэг маневр. Бас хизээ ямар сюрприз байх юм бэ? Ямар сюрприз арих юм аа. Чимээгүүл байж л үү тэгээд. Тэгээ ер нь ингээл 3 хүүхэд маань урлагийн мэрэгчлээ болчлоо. Тэгэл яалтчгүй юм байна л да. Энд очир чи ингээд энд урлагийн байгууллагууд соёлын төөргөө үйлдвэрчин тэнд ээж дээр хөгжим бүжгийн коллежид байгаад харч одоо яах юм бэ? Тий. Багаас. Яг үнэ. Хөгжим бүжиг, дуу, хоор тэр хамт бол тэр халуун их мэдрэмж тэр гоё юмыг хүүхэд байхаас авчт юм бэ. Тэнгүүдээ тийм уур амьсгалыг хэд идэм байна л да. Одоо бидний чинь тэр халуун нулаа инээлж хөрөлдсөн тэр жүшний тэр уран бүтээлчдийн уур амьсгал гэдэг чинь багаасаа тэр ингээд тийм ингээд мэдрээд өссөн хүүхэд тийм хэрэг дутаад идэм байна л да. Тэгээ ганцаараа ингээд ажиллаж байгаа тийм орсон ажилд орохоор ингээд нэг утгатай санагдал. Ингээд нөгөө нэг юм багаасаа мэдэрсэн юм гэдэг чинь аюул байна шүү дээ. Тэр чинь зөвхөн мэрэгжил дутаа гэдэгтэй биш байгаад байна. Тэр уур амьсгал их чухал байна. Яг үнэ. Одоо хүн бүтээлчдийн тэр
нээлттэй гоё байдаг, инээлдэж хуралдсан тийм юм ингээ багасаа мэдрэх өсчдөг юм байна л да. Би бол тэгж л ойлгосон. Үнэ. Тэр нь өөрийнх нь амьдралын бас нэг юм хэрэгцээтэй зүйл бол дутагдаад байдаг юм шиг л байна л да. Би сандагт хэлсэн. Нарны алтлаг өнгийг ууж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Зөөлөн сэрвэлзэх салхийг амталж үзмээр байна гэж. Би сандагт хэлсэн. Тэнгэрт байгаа хамгийн хөвсгөр үйлсийг шилэн хондгонд минь хийн гэж. Би сандагт хэлсэн. Баярын нулимсыг шүүдрийн тусалтай холиод дашмаг доторхойг минь дүүргэ гэж. Би сандагт хэлсэн. Хаан хүний л ууж болох хам бэрийг тай гэж. Үнэхээр л юм байна. Хэлээгүй хам бэрээ гэж. Би сандагт хэлсэн. Хадамцсан яриа нэвтрүүлгийн ивент эдгээр шамтран ажиллагч Арван үндэс компани. За хан бэр. Тэгэхээр энэхүү хан бэр маань бол онц дүмд одоо онц дүмдийг бол манайхан бол бүгдээрээ сайн мэднэ тий. Тэгэхээр онц дүмдийн маань Монголд цорын ганц одоо өөрийн гэсэн дүртэй ийм шар ариг байгаамаа. За хан бэр нэг амтлаад үзэтгэе сайхан. Нөгөө пивний тэтэм хөөсрөлт гээл одоо фермөв зэрэглэлийн ийм гахалтай шар ариг байна. Онц дүмд өөрийн гэсэн дүртэй шар ариг. Танд юу н одоо ингэж санах ингээд нэг юм нөгөө хүмүүс ч юм бол тэгдэг өсөж жүжигчин болохоор тийм дүр тоглох гэсэн ийм дүр тоглох гэсэн ингээд танд юу н залуугаасаа бодож явсаар байгаад тэр дүр дээр ерөөсө огтын таардаагүй таардаагүй явсаар байгаад өжиг хуржигсэн тийм хүсэл мөрөөдлийн дүр байдаг юм уу? Одоо чекич ажил тоглож байна шүү дээ. Задлахгүй үзээд. Чекич шиг гоё Вандам шиг гоё жүжигчин бол гэсэн ч одоо хүртэл байхгүй тэгэл тэргээ бодол яваад байгаа шүү дээ. Яг жүжигчний хувьд бол яг илүү их гоё хүчсэрсэн нарийн мэдрэмж шаардсан тийм дүрүүд ямар бахан гол биш. Өөрийгөө сорсон юм л тоглоё гэж бодоод байна л да. Тэр ямар бахан хамаагүй илүү сэтгэл зүйн нарийн мэдрэмжүүд, нюансууд харуулсан. Тэгээд тийм л одоо л тийм тогломоор байна гэж бодогдож байна. Ингээд нэг бас олон жил ажиллажлаа шүү дээ. Энэ мэрэгчлэр чинь доктортой. Би ерөөсөө ингээд бодсон чинь өдөө хүртэл ерөөсөө тайзаас буугаагүй юм билээ. Аа. Дундуур нэг завсартаж өөр юм ерөөсөө хийгээгүй юм билээ шүү дээ. Ерөөсөө хийгээгүй. Тий. Аа. Ерөөсөө тайзсан тэр байсан юм л. Гайхаж байгаа юм шиг. Хүмүүс чинь нэг 2-3 жил болоод 1 жил ажиллаад ерөөс тийм байгаа юм бэл. Төгсөөл ингээл тайзсан дэр байгаа тайз гэж явал. Явуулсан бэл. Өнөөдөр хүртэл. Тэгээд сурах юм их байгаад байна. Боловсроо бас тийм сайн боловсроогүй шүү дээ. Ахаас сурах хэрэгтэй байна. Тэгэл ингээл хүм чинь тийм бодоол ит. Өшөө би хөгжих хэрэгтэй. Би амар өөргөө ингээд удах тусмаа чамлах нь ихтэй дэдэм байна өөрийг. Урд нь залуу байхад бол ингээд лаадаа хятад тань гэж яваад идэг байсан бол одоо бол ингээд нөгөө нэг их цензур өндөр болоод идэв юм уу да өөртөө тавих. Ингээд нэг дутагдaltaй ахаад би ингэх хэрэгтэй. Би ахаад ийм хийх хэрэгтэй юм байна гэдэг ийм юу нь илүү болчдөг юм байна. Тэгэхээр нөгөө ишөөх сурах хэрэгтэй. Ахаад ишээ би илүү сорих хэрэгтэй юм байна гэдэг бодол нь илүү орж ирээд. Ерөөсөө бизнес хийж гэдэг юм уу нэг тиймэрхүү юм ер нь толгойд ерөөсөө орж ирж байгаагүй зүгээр бизнес бол дундуур нь хийж мэж алдаж онж өсөрч босч исэн бас хүн юм чинь яаж зүгээр байх. Тэгээ яг ингээ мэржлэрээ ажиллаад ингээ амьдрал аваад явах хэмжээнд те явж исэн бай. Дундуур нь өөрөө мэдхгүй чадахгүй юмар орж бас мудаа олж исэн байгаа түүхт. Янз бүрийн том бизнес руу орж бороод мэдчих чадах. Тэгээд би бодсон ер нь хүн чаддаг юм аа л.
Ирон чадахгүй юм руу орол те. Тэгээс өөрхийн чаддаг юм ал хий л та. Нэгээрээ л амьдрий л та. Тэгжээж эн чинь стрессгүй ямар нэгэн байдлаар янз бүрийн эсэлд орохгүйгээр амьдрах хэрэгтэй байна. Тэгээд өөрөө яз жаргалтай байх хэрэгтэй. Өшөө бас тайван амьдрах хэрэгтэй. Гоё. Өөрийнхөө дуртай ажиллаа, чаддаг мэддэг ажиллаа хийгээ. Тийм үстэй. Эн чинь бол аз жаргал шүү дээ. Тэгэхгүй би тэнд очиж газрын бизнес рүү ч юм уу одоо газар тарим шаал танихгүй юм руугаа ороод стресстэй. Тийм үстэй тэгэл тэгж амьдраад хэрэггүй юм шиг санагдсан л та. Тэгээ ер нь бол яг ингээд 50 гараад илүү 50 амьдралыг хүсдэг болчт юм байна. Илүү гоё амгалан тайван байх. 50 гараад 50 жуудаг болчт юм байна. Тий, 50 гараад 50 жуудаг. 50 жуу. Дэгдэг үстэй тий. 50 жуу гэж. Гэхдээ одоо энэ өндөрлгөөс эргээд харахад зүгээр танд ингээд нэг бие тоогоол эгогийн ийм дэмэрлэлд ороод нэг ингэж исэн үе бол байсан байлгүй байсан. Тий, байсан. Тэр бол яг одоо ингээд бодоход тэр яг маскыг анх байгуулж явах үе үед бол ер нь жоохон тийм юм бол гарсан. Ус нэг жоохон алаа хийлээ, ядаа хийлээ. Гэсэн бол байж шүү. Тэр бол нэг тийм насны юм уу эсвэл нэг тийм заав байд юм шиг байна шүү дээ. Тэгтээ бол тэрийг хурдан татж авсан л та. Хурдан ойлгосон. Хурдан ойлгож ингэж болохгүй юм биш үү? Юу вэ чи хэмбэ? Хөөе. Жохон нэг тийм ихэрх маяг. Тий. Ер нь бол нэг тийм байдал гаргаж эхэлтгий байл л да хүн гээд. Тэр залуу байсан, омголон байсан те 30 настай. Тэгээд нэг гинтийн амжилт ирээл гинтийн тэр чинь маск байгууллагад нь гэдэг чинь нэг тийм хүмүүсийн хүлээлтийн нэг хамтлаг байгуулагдсан яг байхгүй юу? Тэгсэн. Тий. Тэгээ тэр чинь ингээл байнгын хүмүүсийн тэр чинь хүрээл орж ирээд ингэн хүчний тийм бие тоо хандлан өөрийн мэдлгүйгээр гардаг юм байл л дээ. Тэгээ тэрийг бол анзаараад гаднаас найс нөхөд хилж тэрийг хамгийн гол нь би тэрийг хурдан хүлээж авсандаа бас байгаа байхгүй. Хүлээж авахгүй л аюултай шүү дээ. Тий. Яг үнэ. Би хүлээж авсандаа бас их азтай байгаа байхгүй. Юу илээ гэж өөрийгөө эргэж хөш ингэж явж болохгүй шүү. Юу вэ чи? Юу хийсэн? Яасан гэж юм байгаа юм бэ? Тэрийг хурдан татаж авсан бас хэцүү болж байгаа юм л да. Тэгэхгүй бол хүн болгонд тэр ирнэ. Ялангуяа уран бүтээлч хүмүүст бол би тэгээ залуучууд бас хэлээд идгээ. Тэгээ энэ ганц хоёр кино минууд ингээ тоглоод гинтийн амжилт ирнэ шүү. Өстө нөгөө алдар нэр юу гэдэг чинь асгараад ороод ирнэ шүү дээ нэг л өдөр. Тэр үедээ л одоо хөл алдахгүй хүн шиг өөрийгөө зөв барьж явуул цаашаа их хайтайхаа явчихна. Тэр үедээ ингээ тойрон бүжиг хийчих юм бол чинь удахгүй тий амжилт тэрүүхэн хугацааны үеийн солонх юу лээ гэдэг шиг юм болно шүү дээ гэл. Тийм болохоор нөө ялангуяа уран бүтээлчдийн бол одоо чи мэдэндээ тий алдар нэр одоо мөн архитаас зугаа цэнгэл гэдэг бол их ойрхон байдаг мэрэгжил. Тэгэл тэрнийг л их сайн бодож тэгээс огт хүмүүстэй уулзахгүй найрлахгүй цэнгэхгүй гэж юу байх вэ чинь. Тий. Гэхдээ их бодолтой байхгүй бол энэ мэрэгжлийн өөрөө нэг мэдхтэй өөрийн мэдлгүй ингээд хажууд чинь хинч байхгүй ганцаараа болчихгүй өөрөө анзаараагүй явж идэл тийм аюул ирнэ шүү гэдэг. Халамж цорын нэвтрүүлэг бол мэдээж нөгөө нэг зөв зохистой хэрэглэе тийм ээ бас нэг энийг нэг юм соёл төвшөнд хэрэглээд тийм ээ за бас нэг ийм зурвка гэдэг нэг ийм дундаа өвстэй сархад байдаг юм бэ эний чинь бас нэг ингээд нэг ийм зөв зохистой болчихгоо тэгээд гоё яриа өрнүүлэх тийм зорилготой хийдэг нэвтрүүлэг шүү дээ тий ойлгож байгаа энийг зөв зохистой хэрэглэх ёстой идэ байхгүй энэ чинь бас зохистой хэрэглэх юм бол эрүүл мэндэнд хэрэгтэй тий бас хүмүүсийн сэтгэл санаа нээлтсэх, сайхан ярилцах, дулаан уур амьсгал оруулах ч гэсэн бас хэрэгтэй байхгүй. Яг үнэ бол зүү зохистой гэдэг үг чинь их чухал үг байна шүү дээ. Би бол энэ тэнд бас ингээд одоо энэ олон жилийн хугацаанд одоо тийм биз дээ. Та хэдтэйгэж бас энэ тэнд бас жавха махаа бид ингээд яаж байгаад бас ингээд сайхан суугаалууж идэх үе байж л байсан. Би зүгээр таныг анзаараад байдаг байхгүй заанах. Айгу яриа болчдаг. Тий. Тийм. Яриа болчдаг. Хүн хүний нөгөө юу ч нөлөө байгаа. Онцлог. Зарим хүмүүс ингээд амьдрал дээр юм яриа байж байгаад ингээд чимээг болоод байдаг. Би болохоор ингээд чимээг байж байгаад ярьдаг. Та яриа болдог.
За гарны энэ дээр толгоноос жоохон дээр гараад ярих юм бол тэгэл салахгүй шүү гэдэг. Цангид мэддэг болсон. За манай уу эхэлчихэ. За одоо ярилаа шүү. Үүрч ядлах гэж байна шүү дээ. Тэгтээ зүгээр би бол таныг бол бас яг ингээд одоо яг зарим хүмүүс бол ингээд за энэ нөхөр чинь ингээд уугаад байна нэ гэдэг юм ярьдэн шүү. Манайхан дуу чинь тийм яриа байдэн шүү. Тэгэхээр би бол таныг ерөөс огт тийм сонсож байгаагүй. Тэгээд би ч одоо яг тийм айхтар хэрэглэхгүй л байхгүй хаа. Тийм. Ер нь бүр юу гэдэг нь ингээд хүнд одоо мэдгдлээ одоо уугаад ажил төрлөө одоо удаа болгоод бол тийм бол байхгүй. Яг найз нөхдөдөө одоо сулгуул явах шүү дээ. Хүн ч сайхан ярьж хөрч суух моох тэг үүждэг юм байна. Тэгэхээр энэ бас хэрэглээ чинь бас нөгөө нэг гэр бүлийн хүмүүжил аав ээжүүд бас яаж хэрэгжилж исэн тэр уламжлал бас ингээд өнөөг хүртэл биднэрт бас ингээд яваад идэх юм шүү. Тийм бас тэр чинь гэр бүлийн юу бас нөлөөлнө. Тийм. Тухайн хүний өөрийн бас нөгөө юу нөлөөлнө тэгэл янз янз л асуудал байна. Манайха бол сайхан инээж хөхрөөл өстө тажигтлын инээгээр сайхан дуулах аюу гоё юм гэж гоё тийчнүр наригж ууж байгаа байхгүй жаргаж тэгж наригж хэрэглэн гэдэг чинь сайхан байхгүй тэр үндээс сайхан эргэн тойрны хүмүүст сайхан тэгж хэрэглэдэг байсан. А энийг уучаа ширээ шаагаад ивэл бол хэрэггүй тийм ээ. Тийм хэрэглэсэн. Суух тавиасан. Ширээ шаагаад. Энийг уучаа ширээ шаа. Тэр хүмүүс болцсон дээр л байхгүй. Тийм. Энэ Buffalo Trace гэдэг энэ Америкийн нөгөө нэг бурбон виски тэгээд тий бурбон. Энэ чинь бас их гоё юутай гэж шүү. Том шагналууд авсан. Buffalo Trace. Тэгвэл хүмүүс бол одоо ингээ хоёулаа нэгэн тал сархад ярьсныг. Хүмүүс зарим нь бол би бол одоо ерөөсө цагаанаар дагнадаг гэдэг. Тэгж л байдгийг. Зарим нь бол үгүй борон дээр шүү. Тэгж л байдгийг. Таны хувьд ер нь яадгийг ер нь хамаагүй юу? Хамаагүй шүү дээ. Тэгэл. Тухайн үед тэр уур амьсгал сайхан байгаа. Уур амьсгал гол нь тэнд байгаа уур амьсгал сайхан байгаад гоё хүмүүстэйгээ сууж ивэл яг тэрний юм тим гэдэг юм бол байхгүй. Ааха. За, Buffalo Trace нэг авсан. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Buffalo Trace гэдэг энэ хүү одоо Америкийн бурбон вискиг та бүхэндээ танилцуулж байна. Одоо Америкийн хамгийн их одоо шагнал хүртсэн ийм алдартай бурбон виски байгаа юм шүү. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Buffalo Trace. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршаан. Жанчивлан Аршаан болвол одоо мэдээж ходоод гисдний архаг өрөвсөл за тэгээд одоо нойр булчирхай элэг цөсний үйл ажиллагааг дэмжин за тэгээд одоо уусны маргааш болвол мэдээж шар гэж зүйлийг бол маш сайхан тайлдгаа. За ингээд та бүхэндээ халамцсан ярианы нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Жанчивлан Аршааныг санал болгож байна. Та ер нь их улс төрчдөг үү? Үгүй. Гайгүй шүү. Гайгүй. Гэхдээ гарцаа واخгүй амьдралд нөлөөлөд байгаа юм бол бас байв нь бас жоохон. Үндэмэлтэй. Тийм үү? Юм хөдлөн шүү дээ. Хөдлөн шүү дээ. Чинь хүний хувь хүний амьдрал руу бид нар чинь 50 амьдрмаар байна шүү дээ. Зүгээр сайхан тэр 50 амьдрах тэр нөхцөлийг л бүрдүүлчих л дээ. Тэгээ болоо шүү дээ. Ажлаа хий. Эрүүл мэндийн боловсролын асуудлыг шийдчих. Ажлах нөхцөлийг бүрдүүлчих. Тэгээ тэр татварын юмаа зохицуулчих. Тэгэл зүгээр л гоё л амьдрий л да. Яагаад заавал биднийг ийш нь гэж бачруулах гэдэг юм бэ л гэдэг асуудал байна шүү дээ. Тий. Тэгэл гуйгаад байна шүү. Бид тэрнээс хүн ер нь 50 амьдрал эрүүл сайхан орчинд аюулгүй орчинд сурч боловсроод ажиллаа хийгээд тэгээд амьдрах гэдэг л юу гэдэг үстэй бол хүний. Тэрнээс юу гэдэг эрх мэдэл рүү зүтгэх нь их мөнгө олно гэж л яг амьдрахгүй өстэй чинь. Ажлынх нь цалин болсон өөрийнх нь амьдралд хүлцээтэй байгаад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрол амьдрах гэдэг энэ нөхцөлийг л бүрдүүлээл өгч шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Өөр юу хэрэгтэй. Тий.
Тэр хүн орилж бачуураад янз бүрээр ингэдэх шаардлага байхгүй л гэж үздэг юм л да. Тайзан дээр байгаа Эрдэнэ заан гэдэг жүжигчин хүнийг хараад бодвол хүмүүс бол тийш мэдээж хошуурлаг тогтож байгаа учраас ингээл гоё баясаал гинэ гэдэг. Тэгээд яг нөгөө бодит байдал дээр нөгөө хүн маань жоохон зөвхөн миний анзааргаар бол жоохон сериосны талдаа хүн байгаад байдаг тийм. Энэ хоёрын хооронд Тайзан дээрх Эрдэнэ заан бодит хувь Эрдэнэ заан хоёрын хооронд бол нэлээд том зааг байгаа болов уу гэж би хараад байна. Тий, энэ бол ингэж ер нь амьдрал дээр зөрчилддөг. Миний хувьд. Одоо хүмүүстэй ингээд яхад надтай хандах хандлага энэ төр бол их зөрчилтэй үүснэ л дээ. Яагаад гэвэл намайг одоо яг л тэр Тайзан дээр байгаа юм шиг хөвгөлтэй тий. Одоо бүх юм дээр тийм байх гэж боддог, бүр хүсдэг Яг үнэ. тий. Гэтэл би болохоор тэрнээс нь өөр хүн суугаад тахаар тэр хүмүүс яаж харагдав? Энэ бол яаж их сантай юм. Сантай ярваасан, дууга хураацсан. Уг нь тийм биш дээ. Хөгжилтэй юм байлаа штэ гэдэг. Яг үнэ тий. Би одоо амьдрал дээр хөгжилтэй байна гэхээр би өөрөө худлаа болно үстэй чинь. Тий. Би над дивгүй үстэй. Би ч одоо мэдээж хөгжилтэлгүй яах вэ? Би өөрийнхөө найз нөхөд гоё дотн уур амьсгал таарсан газараа хүн ингээд ямар галзуу солиотой биш үү? Тийм үстэй чинь. Тий. Тэрнээс найз нөхөд хамт олондоо бол өстой илгээ хатл инээгээл бүгдээ ингээл гоё юм яриад байна үстэй. Тэг ер нь ихтэй ерөнхий миний байгаа байдал ерөн дээр тэрэн дээр бол би олон тийм юунуудыг бол авч ирсэн л та мессежүүдийг. Тэг янз бүрийн хүмүүсээс чи яагаад ингээд суугаад идэ. Чи өөрөө нийтмийн хүн бицтэй гэх юмнууд бол тэгээд сүүлдээ хүмүүс танилцаад энэ чинь тийм биш юм байна шүү дээ. Энэ чинь яг ийм хүн байсан юм аа гэдэг нэг ойлгох. Тэр нэг жүжигчний мэржлийг нэг ойлгох гэж бас байх шиг байна л да. Яг л зүгээр нэг тийм байдаг хүн л тэрэгээрээ тоглолцдог гэсэн нэг юм тий? Одоо амьдрал дээр хөгжилтэй хүн байвал тэр инэдмим хийждэг гэдэг ч юм уу нэг ийм нэг жүжигчний мэржлийн талаас ойлголтуудыг бид нэр одоо бас хүн бүтээлчд өөрсдөөс ойлгох хэрэгтэй юм болов. Амьдрал ажил ялгаатай шүү. Энэ бол ажил юм шүү. Энэ бол хувь хүн юм шүү гэдгийг л. Тэгтэл энийг зайлшгүй авч явах шаардлагатай бас үеуд байдаг. Одоо өөрөөр хэлбэл 21 аймгаар ингээд баргаад яваад ингээд тойроод ингээд явхад чинь ингээд айл хунраар орно, маш олон хүмүүстэй ингээд бас сайхан байх шаардлага гарна. Тэгээ одоо бүр ёстой хүчээс инээгч үйл зөндөл байна. Тий, тэгээ хүнийг хүндлэхийн тулд мэдээж юу гэж л ингээд суугаад байгаач. Сайхан хүндлэлтэй харилцаа байлгүй л яг. Байна хөгжилт нь ярина хөөрнө. Тэрнээс давуу юм хүсэж болохгүй байгаад байгаа юм л та тий. Одоо чи би бол яг ийм байсан ч гэсэн хүмүүстэйгээ инээлдэл хөгжилт хаач гэсэн яриа суу шүү дээ. Тий. Тэглүү яах вэ? Тийм байж тэр чинь найрын хөгжин инээлд нь хөхрөлт нь. Яг тэнд тайзан дээр хийж байгаа юм нэхнэ гэдэг бол болохгүй байхгүй. Тий. Тэс би чи над юм руу байна хүнтэй инээлд нь хөхрөлт нь бүх юм хийн дуулна хөгжилт нь бүгд л байна шүү дээ. Яг нэг талаараа зүгээр шууд илэрхийлэгддэг байж магадгүй хувь Эрдэнэ зааны характерын хувьд нэг жоохон таалагдахгүй малгадгүй бол тэр нэг илэрхийлэгддэг байж магадгүй байх зүгээр гэсэн. Энэ 20 жилийн хугацаанд энэ 3 толгой байна шүү дээ. Маскын 3 толгой. Ингээд зөндөл муудас сайтай байлгүйтэй бодвол. Тэгвэл ингээд бүр яг нэг юм яаханч мэддэхгүй нэр яна энэ ч одоо энэ маск шиг ингээд утарч байгаа юм шүү дээ гэсэн тийм бодол төрж исэн үе байгаа юм ер нь. Байхгүй. Юу гэвэл яг муудалцах юм байлгүй л яг тийм ч дээ. 3 өөр сэтгүүтэй 3 өөр уран бүтээлч тэндээс чинь гад гарч ижлийг марч байгаа шүү дээ. Муудалцах сайдалч юм зөндөө байна яг. Хамгийн гол нь бид гурийн хувьд бол нэг хүндэтгэх гэдэг юм байт. Хүндэтгэл байж ич ер нь оршин тогтно. Ер нь бол мэдээж өөр характертай тийм ээ байгаа шүү дээ. Гэхдээ хүндэтгэл гэдэг нь юу гэвэл үгийн даадаг байх хэрэгтэй болно тий. За гомдохгүй байх хэрэгтэй бол. Нэгэндээ үннээ хэлдэг байх хэрэгтэй бол. Чи тэгээд биш үү өхрөө. Магнач юм юмсч юм надтай чи гэдэг ш болоорооч гэж ярьснараа юм явж байгаа байхгүй юу. Нэг алдаа оноо нуугу хэлснээрээ тэр чинь хүн өөрийгөө ойлгохгүй шүү дээ тийм үү. Намайг алдаа гаргуул тэрөө шууд хэлчихнэ. Энэ
чинь л энэ харилцаа чинь л оршин тогтнохын үндэс байдаг юм байна л гэж би ойлгоод байна л да. Тэрнээс бол шал өөр 2 3 хүн байгаа шүү дээ. Өөр хараа. Тий, яг үнэ. Гэтэ ойлголцол те. Энэ ойлгодог. Муудалцсан, хэрэлдэн, зодолтон ирчүүд юм чинь залуу байх тийм байсан байл байх. Эмсэх манай нэвтрүүлэгт орсон шүү дээ. Тэгээд ингийн цагаан тагтаа шиг нэг цагаан талбчтай 3 энэгээд яваад байна. Эмсэх манай нэвтрүүлэгт орсон шүү дээ. Тэгээд бас яг тэгэж ярьж ирсэн байхгүй юу? Нэг тиймэрхүү асуудал гараад ирэхэд манай заанаал гэдэл бацдаг. Юу гэхээр яг хоёр хүн муудалцж яхад нэгнийхэн талд орж болохгүй шүү дээ. Тий. Тэгвэл энэ маань гомдчихно. Тэг нь. Тэгэхээр нэг дунд нь нэг ингэж өөрийнхөө байх хэвээр нэг болно да яалтчих. Энэний зөвч вэ, энэний бурууч вэ? Тэр балансыг барьж тогтоох хэрэгтэй болдог байхгүй юу? Үр амьсгалыг зөөлөх хэрэгтэй болдог. Тэгэхээр ингэж яхад бол энэ хоёрыг хоёрын намсгаал тэгэл алийг буруу алийг зөв гэхгүйгээр асуудлыг шийдээл. Тэгэхэд бол төвчөртөл байх хэрэгтэй болж таарна да. Тийм их асуудлууд бас гарна. Тэгээ яг би бол илүү юм жоох хүлээцтэй характерын тийм. Манай хоёр бол одоо тий юу сэтгэлийн юу хамт өчрөлтөл үзсэн. Тий. Барих чадлаараа илүү бий юм уу да. Төвчж барих юм гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө зөөлөх балансыг барих юмнуудыг хийдэг ч юм уу тийм юмнууд асуудал гарна л да. Эргээд хоёлоо бүр ураг бүтээлийн нөгөө нэг ихтэй өнцөг рүү явчих. За тэгсэн чинь нөгөө нэг хуйгаа хэтнэртэй ингэж явж ийла ба гад ингээд гоё ингээд нөгөө нэг баргад ингээд явлаа. Тэгэж явж байгаад ямар хувь заяагаараа тэр өнгөт тэнэд рүү хүслэх үлзэгч хоёр руу явж байгаа юм. Дараамын чатрт байсан үлзэгч бид бүгдээрээ хамт хамт байж байсан. Ажиллаж байгаад өнгөт тэнэд чи нөгөө боёо хамби энтер тоглодог байсан. Би тэгэхэд өнгөт тэнэд тоглодоггүй байсан байхгүй юу? Анхны 2 тоглолтод бүгд ордог байсан шүү дээ. Тэгэнгүүт тэндээс шинэ үе гэж байгуулагдаад манайд ингэ явчихж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр өнгө тэнэд жүжигч хэрэгтэй болно шүү дээ. Тий. Тэнгүүд үлзэгч нас санал тавьсан байхгүй юу? Хамтарч ажиллах уу гэж. Дараамын чадвар хоёлаа. Тэгээд дараамын чадраас үлзэгчүүдийг хамт гараад залби усаар гаргаад баяр магнаг хашуурлын чадварт байх. Баяр магнаа ирээ. За. Тэгээд золбоот ах, тэгээд аагийн ах, сараа агч энтэр бол байж исэн байхгүй юу. Тэгэж ахис нэг тийм шинжилсэн бүрэлдэхүүн гэх юм уу да. Тэгж орж ирсэн байхгүй. Тэгээ эмсээ орж ирээд ингээд өнгө тэнэт чинь нэг юм групп болоод бид нэр дараамын чадраас гараад Магнаас нь зуны ширийн зүүдэд тоглолдог чинь нөгөө ар тэр чинь болохоор юунд сүүлд үү? Тий сүүл юу бүр тэр байгууллагын өмнөх асуудал. Тэгээ дараамын чадварт байжгаад заяах хашуулгын чадварт магнаг авцсан байхгүй. Тэгээ байжгаад бидэд ингээд бүрлдээд нэг баг болоод тэгээ магнаа хашуулгаас театраас ирээд тэгээд нэг юм групп болоод битэнэд. Тэрний өмнө болохоор нөгөө боёо амби тэр ингээд өнгөт тоглодог байж тусдаа гарч байгаа байхгүй. Тусдаа шинэ үе байгуулах гарч байгаа. Шинэ үе байгуулах. Тэгэнгүүт дараамын чадварт ажиллаж ирсэн байж байгаа үлзэгчтэй хоёлаа. Ингээд дараа жилийн эмс ирээд дараамын чадраас тэгэл ажилласан да. Сайхан сагуурн битэлүүд хийсэн. Маш гоё дурсамж, маш гоё хамт олон байсан. Халуун дулаан. Манаагийн ах, золбоотойх, туяагч сайхан хүмүүстэй бас ажиллаж илөө. Бид ч сайхан хамт олон байсан. Эргээд тэгэн гут чинь ингээд та хэд маань өөрсдөө одоо яг тэр үе шигээ ингээд одоо ингээд туршлагатай аас жүжигчд болоод ирэнгүүт дороос нөгөө нэг дүүнэр ингээд өксөө гараад ирэн тэднэрийгээ ингээд яг адилхан өөрсдөө бас залуу байсан яг тэднэртэй адилхан ингээд дэмжиж явна. Яг энэ үе уламжлалаараа ингээд доошоо явж байгаа энэ нэг юм үв залхамж тий. Гоё ихгүй. Одоо яг л тэгж л ажиллаж байгаа шүү. Бид нэр дараамын чадварт ажиллаж ирсэн, өнгө тэнэд ажиллаж ирсэн. За дараамын чадвар дээр бол ахмадуудаас мэдээж юу сурах уу? Театрын идэх ёс зүй юу тий. Тэгээд өнгө тэнэд ажиллахдаа хүслээ хаасаа үлзэгчээсээ тий туяа агч тэр олон сайхан хүмүүстэй ажиллаад тэгэл яг л тэр журмаар л ажиллаж байгаа шүү. За бид нар чинь юм байсан. Хүүхдүүд чинь ингэсэн мэдээ залуу байхад цалин мөнгө тий ойлгоцсон байхгүй. Тэгэхээр ингэх хэвээр мэдээж ар амьдрал тэгээ ур чадварын хувьд яах хэвээр гэж бас нэг
өөрхөн бодлого явна шүү дээ. За жавхаа ийм тоглолцсон юм чинь дараагийн хүн дээр арай өөр юм дээр тоглоулъя. За гэрлээ гэсэн юм чинь одоо ингээ тий. Тэгээ тиймэрхүү бас хөөрхөн тэр чинь бас нэг тийм уран бүтээлийн бодлогын юм явна шүү дээ. Бас энэ чинь бүхлэтэн бас нэг продакшн юм чи тий. Тий. Тэгээ илүү ансамблаараа тоглолцгоё. Тэгээ манай юу чинь тийм шүү дээ. Багаараа гоё харагдсан шүү бүгдээрээ. Манай продакшны зорилго чинь тийм байхгүй. Уран бүтээл харагдана. Уран бүтээл гоё юм аа. Гэхээс биш нэг хүн одоо гоё ур чадвартай харагдах биш. Тийм. Энэ 20 жилийн хугацаанд хамгийн их одоо ингээл адреналин ялгаруулаад ингээл маш их таашаалах. Яа, заастны жүжигчин болсны хэрэг бүтлээ гэсэн шиг яг хошин урлаг тоглосны хэрэг бүтлээ гэсэн шиг тийм их гоё таашаалаг авч исэн тоглолт гэвэл алийг хэлэх вэ ер нь? Маш олон тоглолтлоо яаж таарах. За яг таашаал авсан тоглолт бол яг анхны тоглолт байхгүй. Анхных. Тэр ягаад ч тэр хүмүүсийн тэр их аваац хүлээлт тэр юм бол асар мэдрэгдэжсэн. Тэрэн дээр тоглолт яг ингээд нэг юм хүн нэг жаргана гэж байдаг шүү дээ, тэ. Нэг уран бүтээл шүү. Тийм мэдрэмжийг авч ирсэн. Ягаад ч тэр үзэгчдийн тэр их халуун дулаан уур амьсгал гэдэг чинь бас мэдрэгддэг шүү дээ тайзнаас. Тэр анхны Монголын нууцын нэгддэг тоглолт яг нэг юм аз жаргал гэж байдаг шүү дээ. Хүний тайзан дээр нэг гоё аз жаргалтай байдаг шүү дээ. Чи ингээд ерөөсөө ингэ завсаргүй юм инээд тэр шуугл тэр алга ташилт тэр бол одоо мартагдахгүй байхгүй тийм мэдрэмж үнэхээр байсан. Тэгээд хоёр дахь нь бол тэр морой гомдоос Монгол гэдэг тэр тоглолт бол бас одоо миний хамгийн топ тоглолт гэж боддог тэрийг. Тийм энэ хоёр тоглолт яг нэг кайфтай. Ингээд тэр зэрэтлийн инээдийн тэр нэг цохилттай ингээд тэр чинь эхлээл тийм цохилт аваад дуустал аавна гэж бодохгүй. Үргэнийг тэр 1200 хүний үргэнийг тэгж аавна гэдэг бол жүжигчүүнд бол маш гоё таашаал байсан. 3 дугаарт бол гимзэм байсан. Гимзэмээс авсан мэдрэмж бол яг одоо энэ жүжигч хийхэд авсан хамгийн онцгой мэдрэмж байсан. Ямар гоё юм бэ. Тий. Тэр нь ямар байсан бэ гэсэн чинь нөгөө дуусаад чив өнгөлцсөн. Миний хэсэг явдаг байхгүй монологийн хэсэг. Намайг Семен Захарович Мармеладов гэдэг. Сүүлчийн ундраа тогтоё. Ихний ундраа бол өдрийн хязгаар хоосордог. Амьдралын сүүлчийн ундраг яадгийг одоо харъя. Энэ ундраа хийх би олсон мөнгөөр авсан. Тэгээ яач вэ гайхаа. Бүр юм амьгүй чимээгүй амьтай чимээгүй байд юм байна л да. Тийм юмыг би тэгтээ 2 удаа л мэдэрсэн. Тэр чинь амьд тоглолт учраас ингээл яг нэг хэмнэлээр явахгүй шүү дээ. Тийм янз жав. Яг тийм тэрийг болохоор тархины блок гэж хэлдэг юм байна л да. Тэр ахын найрус батуулт хэлжсэн. Тархины блок гэж хаа. Энэ юу гэхээр алга ташлтын дээдлийн аваад засгны зэрэгтлийн. Алга ташлтын дээдл ингээд чимэг болчихдээ гинэ хамгийн одоо дээдлийн юу үзэгчдийн шок гэж. Би бол тэрийг мэдэрч штэ. Тий. Би бол тэрийг авсанд амар хацтаж үзсэн байхгүй. Тэр бол тийм хирургт авагддггүй гэж ямар мэдрэмж төрөх вэ гэхээр юм нэг юм бөөрнгийн юм дотор ингээд зэрэгтэл хамт байгаа юм шиг мэдрэмж төрчтэй. Яа, амттай чимээгүй гэх юм уу. Ингээл дуусаад пам гэл ингээл бис чимгэлцсэн. Зэрэгтэл. Тэгээ байж жагаад ингэж орж ирж байгаа юм уу? Тэгээ байж жагаад дараа нь ингээд хаалгаташ болж байгаа. Тэгээд тэр мэдрэмжийг авсан дэх баярлалтай. Би их олон жил жүжигч хийсэн. Тийм мэдрэмжийг авах гэдэг бол бас миний хувьд бол хэцүү шүү дээ. Ховор. Тэгээд тэр чи сар тоглоход тэрийг 2хан удаа л авсан. Тэгээд чадахгүй байгаа байхгүй. Хэцүү. Шууд алга ташиж гин гэдэг бол тэрнээсээ дутуу үрж ир гэсэн. Шууд алга таших. Дуусаад. Тэгээ сүүлдээ та өөрөө тэрийгэ мэдрээд эхэлж байна тийм. Мэдэрчээд зүгээр шууд алга тассангууд жоохон хөрсөнгүйдэ гэдэг болж эхэлж байгаа юм л да. Яг тэр чимээгүй болдог мэдрэмжийг бол ингээд
өөрт ингээд мэдгэдэв л шүг гэл ингээл тэр чи одоо нэг юм юу ачиж байгаа юм. Юу юм дээ тэр. Би одоо яг хэлж мэдэхгүй юм. Гур зэрэгтэл байхгүй юм шиг тийм. Тэр чи одоо 600 700 болж байгаа шүү дээ. Тэгэхэд ийм ганцаараа байгаа юм шиг тийм. Одоо юу гэдэг юм те. Тийм сонин. Тэр өөрөө Достоевский гэдэг тэр өөрийнх нь тэр хүний тэр сүнслэг тэр нэг юм тэр зохиолд байгаа учраас магадгүй тэр мэдрэгддэг байх гэж би бас нэг аяам тийм 6 дахь метр хүний юм бодоод байгаа. Тэгэхээр мундаг зохиол л доо. Би бол одоо бараг л хүүхэд шахаад уншиж л байсан. Тэгээд Раскольниковтай яг адилхан тэр нэг нөгөө эмгэнийг сүгч унгаачаа тэр нөгөө яг үүдэн хаалган дээр нэг юм чигнэ байж идэг ш. Тэр хэсэг мэсэг бол нэрээ ёо. Чи энэ тэгээд энэ зохиолч Баяраа бол бас энэ ийм амар амааныг ийм жүжигийн Харин тий хэлбэрт оруулна гэдэг чинь байхгүй байхгүй. Урд нь энийг ингээд тоглоод амжилттай болоогүй Оросд ийм зэмэр юу хийж исэн жүжигүүд хийжсэн амжилттай болоогүй. Яг л тэр чинь яг нөө натуралны ийм реал хийчихээр хүнцээ арахгүй юм байгаа шүү дээ. тий. Яг энэ чи ийм хэлбэрт оруулаад яг тэр Достоевскийн тэр үндсэн амин юуг ингэж ийм богино юм багтааж оруулаад хийнэ гэдэг бол бас тэр зохиолч Баяраад үнэхээр баяр хүргэж Батболдын энэ шийдэл бол бас гайхалтай болсон л да. Энэ бол бүүн болсон шүү дээ. Орос морсод хүртэл яригадаад хой цаанчст бодоо олгож ийн гэж энэ цаа монголчуудын Достоевский гэсэн гэж өөр тийм юм яваад мэдээ энэ төр гараад тийм болсон шүү дээ. Тийм. Тэгээд тэр бол тэр амьд тайсны нөгөө гайхамшиг гэвэл тэр юм байл л дээ. Амьд тэр ийм үзэгчтэйгээ тийм холбоос тогтоогоод ингээд нэг ам болд юм байл л да. Яг үндсэндээ үнэхээр ингээд гоё театрын нэг гайхамшиг тэр юм байна. Гагнагдчихдээ юм. Сэтгэл зүгээрээ бүгдээрээ. Тэгээд тэр холбоос ингээд жүжигч нь мэдрэгддэг тэ. Бид нар энийг бүрхэ вакуумд ингээд орчлоо шүү. Бидний бүрхэ юм дотор бүгдээр орчлоо гэдэг юм мэдрэмж аавна гэдэг бол станс жаргал хэвээр бүхнээс юунаас ч тэр кайф бол тэгэл тайсны урлагийн гайхамшиг тэгж мэдэрсэн дээ. Наад чи ямар гоё юм бэ. Тэр бол өдөр болгон тэхгүй л дээ тэр ч хэцүү. Тэгвэл одоо нэг сайн асуулт асууя. Зарах. Тэр одоо ингэж сумоод ингэдэг штеп. Гэл ингэж авдаг штеп. Би дандаа төсөөлдөг байх. Яг тэр дотор нэг хин дүүрэг байт юм бол тий. Багцлаа л гэл юм байдаг л байна. Тэр чинь нэг бооцооны юм авч байгаа. Яг маскыг байгуулаад тэгэл ихний тоглолтууд, дараагийн тоглолтууд ингээл авч ирсэн баг тий. Тий. Тэгтээ яг зүгээр яг мэдээж мөнгө гоё штэ. Мөнгөтэй болох чи гоё штэ. Тий. Ингээд их мөнгөтэй болгоод зүгээр хизээ тэрнээс нөгөө хорн гарна гэдэг шиг болж ирсэн бэ гэж аахгүй юу? Тий ер нь бол яг мөнгө бол бас хүнийг ер нь янз янз болгоно шүү дээ. Тий. Ингээ мөнгөтэй болно. Чи маш унаа гэж сольж унаа харин бас балаар шүү дээ. Тэгээ яг насных юм байт юм бэл. Нас ер нь бол ингээд 40 гараал ер нь тэр тал дээр бол арай өөр ойлголттой болж эхэлдэг юм бэл. Юу лээ? Мөнгөний үнц юм гэж юу юм? Мөнгө юу юм? Тэр чинь ганцхан олоод авахгүй шатч үзэн тий? Бүр удаа олж үзэн тэгэл янз янзын чи бизнес шүү дээ болсон чинь шоу бизнес. Мөнгө юм чи эргэлт шүү дээ. Эргэлт утаа гартлаа шатна олон их зардал гаргана унаа босно эн чинь ингээл динамиктал явж байгаа юм л да. Байнгын ингээд энэ гэж байна. Тэг яг мөнгөний үнц ингэж мэдэрч эхэлж байгаа л да хүн тий. Юу зарцуулах хэвээр. Чи зүгээр ингээ орж ирж ирээд ингээд эн чинь тэгээд юм ерөнхийдөө бол одоо бол ингээд хүн ийм хэрэглээний сонирхол манерхолтой тийм бол байхгүй болчтой. Миний хувьд бол арай илүү тийм санаа зовждаг сэтгэлээ нөгөө юу байх таа Монгол байх тий. Тэгтээ төгөөм хэрэгжлээрээ ингээд амьдраад тий болох юм олоод ингээл энэ л одоо ингээд тэрнээс илүү байх хаалтай юу гэдэг. Ингээд зовоохыг хүсэхгүй эсвэл юу гэдэг нэг үнтэй маш авах ч гэдэг юм уу те. Тэр мөр бол ингээд зүгээр хэрэглээний хэмжээнд ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр илүү хүн тайван болж эхэлдэг.
илүү юм хүсэж ирэхээр хүн дандаа юм тайм шүү дээ юм шүү дээ. Илүү нэрд гарах ч гэдэг юм уу. Илүү би энэ хүнээс илүү байх хэрэгтэй шүү дээ юм уу. Би энэ хүн ийм байхад би яагаад ийм байгаа гэдэг бодол чинь хүнийг өөрийн тайван байлгадаггүй юм байна. Гэхдээ хошин урлагийн жүжигчид бол яг ингэж хоорондоо бас тэр ингэж энэ гижсэн үе бол байгаа штэ. Тэгэлгүй бах. Тиймэрхүү юм чинь өрсөлдөөн байна. Өрсөлдөөн чинь өөрөө олон янзаар л гарч ирнэ шүү дээ. Хүү юм чинь. Тэ? Олон янз. Өрсөлдөөн бас байж ээж эн чинь цаашаа ажиллах хүч одоо тэгээд чанар яг олон юмнууд явна. Тийм өрсөлдөөн байх бол зөв. Та ер нь хэр шартаа вэ? Жоор юм шартаа талдаа байх шүү. Ер нь ингээд нэг юмны ард гарах гэдэг ингээд нэг шатцачвал ерөөсөө шатцаадаг тийм. Ер нь юм болохгүй бол ингээд болох гэдэг нэг юм бол байна. Тэр бол нэг үндсэн чанар байх шүү л. Ингээд нэг дутуу юм хийж чаддгүй нэг тийм. Ингээд нэг өөрөө нэг юм хийж чаддаг нэг дутуу ичтгээрээ. Үгүй яхаа. Маш болохгүй гэдэг нэг юм чанар бас чинээд нь тулах гэдэг шүү дээ. Тийм яг нэг өөрт ингээд боллоо гэх хэмжээнд хүрэх гэдэг тийм. Тэр дутуу ичгээр ингээд шаналаад идэг. Ямар ч юм дээр уран бүтээлч биш юм. Ингээл тийм чанар бол байдаг. Тэр нь одоо миний өөрийн л үндсэн юу юм шиг л. Мега Electronics хямдралтай худалдаа эхэллээ. Apple, Samsung, Huawei, Honor. Ухаалаг утсаа орлого нотлохгүй урьдчилгаагүй лизингээр газар дээр нь шийдвүлэн аваарай. Гар утсаа зөвхөн Mega Electronics-оос. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент өдгийч хамтран ажиллагч Mega Electronics. Тэгэхээр зэрэг та бүхэн Mega Electronics-оос одоо iPhone 17 Pro Max утас, за мөн Huawei Pure 80, за одоо тэгэл энд нөгөө Galaxy S25 зэрэг утсуудыг нийгмийн даатгал төлөхгүйгээр, за мөн орлого нотлохгүйгээр зээлийн таатай нөхцлөөр авах боломжтой юм шүү. Халамцуу яриа нэвтрүүлгийн ивент эдгийгч хамтран ажиллагч Mega Electronics. Үндсэн чанар гэх юм уу? Дөрүүд яснуудыг би одоо нөгөө ээжийнхээ таллыг мэддэг болохоор би ч гэсэн ялгаа байхгүй л дөрүүд хоёр өгчтөр л өссөн л дөө. Маш хөдөлмөрч байдаг. Зүгээр сууж чаддаггүй. Ер нь нэг тийм ажиасаг тийм хүмүүс байгаад байдгийн. Танаа одоо аав ээжийнэр бас л яг тийм хүмүүс л байлгүй дэ бодвол. Тий, одоо манай бол насаараа удирдах ажил хийсэн юм байд. Тий. Онцог гээд одоо үсийнхэн мэдэндээ хүнсний үйлдвэрийн дарга их олон жил хийсэн. Тий. Тэгээ ер нь удирдах ажил их хийсэн. Тэтгэврт гартлал удирдах ажлууд хийсэн, сумын засаг дарга, тэгээл одоо гурил компани захирал, Монгол шуудангийн захирал ер нь насаараа дарга хийж алддаг. Насаараа дарга. Тий. Тэгэхээр нутгийнхан бол мэднэ. Онцог. Тэгэл хар дарга гал одоо хамт олон өдөө хүртэл ингээл хүрээлэл өчтдөг нэг тийм. Би ээж маань болохоор 2012 онд бурхан болсон. Тэгэхдээ даа маань одоо тэгээд дажгүй сайхан 83 хүн байна да. Оо сайхан автаа. Би ч автаа хүүхэд нь. Дээрээсээ гурвал ах их баяртай. Танах уу? Тий, айлын баг. Одоо тэгэл автаа аялаа нэгэл. Явчих нэг буу халж нэлдэж өгөрлөлтэй л. Бас азтай тийм ээ ч тэгээд. Автаа аялаа тэгээд. Ах эсрэгчийн юу ямар мэрэгчлээ вэ? Манайх нэгтлэн бодогч. Эгч маань болохоор уул нь бол малын эмч, Алматад малын эмчээр төгссөн. Тэгээд мэрэгчлэн нь шал өөр юм хийгээ яваад одоо л хувийн бизнес хийж байгаа. Урлагийн хүн бол баг байхгүй. Гэхдээ манай залуудаа чатад бүжигчин байсан гэсэн. Тийм. Тэгээд өнөө дарга маань яг залуудаа бүжиглэжсэн байсан. За. Яадаг байсан гэлээ. Манай үзүүлэлт хамт цаа гэд. Нөгөө торт барьж бүжиглэх хэрэгтэй байсан чи тэр үед нь хиймлий хийхийг ойлгодоггүй жинхэнэ торт барьцаа бүжиглэж байгаа нялх гэж хам дээрээ яасан гэл хөвчтөрчтэй яриад идэв шүү. Үгүй тэгээд та гоё бүжиглдэг шүү дээ. Тэгээд бүжиглд ээж маань их сайхан дуулдаг юм байсан. Тэгээд яг энэ хоёр маань багадаа урлагаар явж танилцсан шүү дээ. За. Соёл урлагийн 10 хоног гэл ингээл аймагудаас ирдэг тийм декат болдог байхад аав аккордеон тоглоод ээж дуулсан ийм зураг өгөх байхгүй.
Тэгж хоёулаа тэгээд ээж маань өстой янз бүрийн дуулдаг юм байсан. Тэгэл хоёулаа манай авч тэгэл хүнсний инженер технологич мэрэгчлээ. Ээж маань бас хүнсний тал юм баггүй чанар шалгачдаг хүнсний бас технологийн мэрэгчлээ хоёулаа хүнсний талын хүмүүс байхгүй. Тэгээ насаараа хүнсний үйлдвэрт ажиллаад ээж маань энэ дапко мопод бас ажилладаг байсан. Тэгэл тэр дундаас ялцуулын урдгийн хөтөл байх хэрэгтэй байж л тээ. Тийм л юм байна тий. Тийм уус. Тэр чинь бас тэгэл ингээл тэр хүмүүст өгдөл байгаад тэр өгдөл байсан байгаа тэгэл явсаар байна тий. байхгүй. Тэгээ бүр тэр чинь нэгээд юу байдаг юм бэ л шүү дээ. Ингээд хүний ингийн гэдэг. Тэгэхээр намайг бол ер нь жүжигчин болно гэж шинж төсөөлөөгүй манайх. Аа. Яг би бол яг ер нь аль сургууль авах боломжийн байсан л та. Хүмүүс гадаад хэлний дээд ч юм уу ингээл тэгээд манайхан бол намайг жүжигчин болно хинж төсөөлөөг байхгүй. Тэгэл нэгэд тавьчих жоо шүү шалгалт өгөөл ороод ирсэн. Байх. Өө юмс. Тэндээс ихч нөгөө албатагаас утастаад юу яасан жүжигчин бэ? Юу жүжигчин бэ гээл. Тэгээ шүү дээ. Ээж болохоор зэм нөхөө наач одоо их хэцүү мэрэгжил юм шиг байлаа шүү дээ. Нөхөө би бас нэг найз дуучин муучин театрын дуучин найз нөхөд юусоо гэрте байдаггүй хүмүүс үлээ шүү дээ. Нөхөө гээл. Яг тэгээ аап болохоор хар цагаан дуугаа байгаад идэг. Ааха. Юуш дуурайг. Тэгэл ихч маань л тэндээс утастаа болоо чи юу яа хууль эдийн засаг тэр ядаж хэлнийхээ юунд хэлний сургуульд ормоор юу жүжигчин яасан тархинд нэс ойлголт авахгүй байгаа. Тэгэл за би мэдчихэв яад энэ тэгвэл цэрэгтэй явлаа шүү гэлээ. Би ч айлгах. Аа цэрэгтэй хор айлгаад. Тэгвэл болчих л да би тэгвэл цэрэгтэй явна маа. Тэр жүжигчин болж ирсэн тэгээд. Нийт тэгжсэн хүн өнөөдөр нэг хүн жүжигчин боллоо гэж. хүн жүжигчин бол Юу вэ гэвэж штэ юм ингээд тойрог. Яг тэгээ тойргоор байгаа байхгүй юу чи. Би өгн жүжигчин болдог гэдэг чинь тэгсэн чинь таасрын багш намайг хараад загнаад аав чинь чамайг барилдаг ч гэдэг зодддаг ч яадаг ч нэг юм яриадсан. Чи ийм жижигхэн үстэй нөхөрөөсөн. Чи яаж жүжигчин болдгийг найрагч чинь ингээд ор мэдүү гэдэг. Тэр намайг өөрхөн ангид авсан. Найрагч ангид авсан. Нэн чинь танаас өндөр вэ нү? Жоо намхан ба. Намхан мэн үү? Ааха. Аадын намхан. Царай нөө ээж. Тэгсэн чи сая шалгалтын дээр тэгсэн гинэ аль болох нөгч ингээл байжсэн чинь. Багш нар ингээ хараад ирсэн гинэ. Байж та. Миний чинь бас миний энэ хөдөлгөөнтэй төстэй юм биш үү? Бага ингээд нэг ялгч байгаа мал айгүй адилхан юм байна шүү дээ. Тэгсэн чи. Зайчраа. Өдрийн нэлэн. Эрдэнэ саны хөвгтөө гэсэн. Палкал явц гэсэн. Тэгэл тийм гээл гэсэн. Нэг толгоогоо мэжээд. Одоо ч тэгвэл одоо цааш 30 гараад аавтайгаа илүү адилхан болж адилхан болж байгаа. Тийм бүү. Хүмүүс бол энэ асуудаг гэсэн. Тэр явдал мовдол тэр нэг байгаа хөдөлгөөн холоо молооны тембер мемберний адилхан юм шиг л. Тэгээ асуугаад юм шиг л. Нэг хүн байна даа. Сахоо. Тэгээд одоо яах вэ? Ёстол нөгөө тань анх нөгөө нэвтрүүлэг хэлэхэд таны хэлжсэн нөгөө хүн гоё хүсэж мөрөөдсөн дараа гоё амьдраад тий. Нэг сайхан. Тэгээд дараа нэг хизээ хойнд тэгж явуулаагүй юм ч гэдэг юм уу эсвэл бол одоо би ёстой уг нь яг л жүжигчин болъё гэж мөрөөдж ирсэн даанч би гэдэг ингээд амьдралдаа харамсаж суусанд орвол шүү дээ. Одоо тэгээ оройтох тий. Тэгээд тэрэнд орвол өөрөө энэс аж шаруулаа аваад явж ийн гэдгсэн чухал шүү дээ. чадсан ч чадаагүй. Тий. Тэгээд хэрхий хин ч мэдэхгүй шүү дээ. Энэ мэрэж чи одоо үнэхээр одоо тэгээд өөрөө хүчээгээд өөрөө дуртай байгаад өөрөө үнэхээр энийг хэтлээ явж чадвал тэг магадгүй үр дүн гарах ч юм лөө. Би бол тэр тул мэдгүй шүү дээ. Чинь энэ мэржил чи өөрөө яг за эдмийн дүүрэгчлээ гэдэг юм биш болохоор ч. Тий. Яг үнэ. Тий. Хизээч тодорхой юм бөө мэд одоо олон л түүх байдаг шүү. Ингээл мэддэхгүй явжсэн живч чинь гинт
40-тай хүрээ цоорч ирсэн. Тэр одоо Анатолий Папанов ч тийм шүү дээ. 40 хүртлээр дандаа маасанд байсан жижигч. Сүүлийн 10 жил өстө. Бяд цаавал Утаавал байх. Гайхшруулчил яваад гэсэн тийм юм. Нэг бол гинт гарч иж алж байгаа байхгүй л шин. Тийм байдаг өст тийм. Их сонин мэрэгчлэлтэй ч нөө сэтгэл зүйтэй холбоотой мэрэгжил. Яг онл биш. тий. Хүний сэтгэл зүйд юу хоёр маань сургалт хоёр нь ингэж явдаг мэрэгжил шүү дээ. Хууль юм уу эдийн засаг бол ингээд толгоонд талханда юмаа хийгээд ингээд явцдаг бол эн чинь нэг юм мэдрэхүүн одоо зарим нэг жүжигчдээс ингээд асуулт өгдөг ш та яг тэр яаж хийсэн юм бэ те нэг ингээд нэг хүртсэн хэсэг мэсэг. Тэгэхээр ингээд гинтийн ингээд санамсруу хийцэн мэдсэн юм ингээд гоё хүртсэн те. Тэгэхээр энэ мэрэгжил өөрөө сургалт юунаас гадна бас нэг давхар мэдрэмжийн юм байгаад байгаа байхгүй. Тэр мэдрэмж чухам тэр уран бүтээлчд хэр байна гэдгээсээ те. Тэгэхээр тэр нь бол байнга байх юм бол ижидтэй юм бол ч үстэй үгүй те. Тэр хизээ орж ирэх хэрэгтэй байсан тэр уран бүтээлчд тэр гоё мэдрэмж яг тэр цаг үе олоо панка хийх одоо ард юм хоногссон юм хийсэн байж тараад байгаа. Гоё зүгээр миний бодол шүү. Үнэн. Тий. Мэдээж бодоож гоё ингээд ажиллаад хийсэн ч бас байж л байгаа л та. Миний нэг юм өөрийн ингээд олон жил ажиллаа бодоход тэр ингээд дүрийг ингээд толтол хийн гэдэг бол бас зүгээр нэг юм төлөвлөлт хийчихдэг юм бас биш байгаа юм л та. Яг магадгүй тухайн үед яг тэрийгээр амьдрсан ч байж болно. Тэр хүн шиг болсон юм шиг байгаа байхгүй юу? Одоо тэр дүр гэдэг чинь тийм аюул байгаад шүү дээ. Ингээд дүр бүтээн гэж ярьдаг бол тийм байгаад бол тэр нь бол одоо мэдхгүй мянгад хэдүүдэн тийм нэг юм хоёр л байгаа. Тийм одоо бүтээсэн дүр мөр гэж ярих юм бол гэж боддог. Панк нэг тийм баг юм трааманд орж байгаа юм шиг нэг тийм болж байна. Тийм өөр мэдрэмж панкж орж ирж хийдэг ч юм мэдгүй зүгээр тэр нь л хэлж байдаг. Тэгжээс тэр нэг юм хүний сэтгэл тоногссон тэр нэг хэсэг ч байдаг ч юм уу те нэг мартагдахгүй нэг юмнууд байдаг шүү дээ. Яг тэрний тэр хэсэг нэг тийм гэдэг нэг юм мартагддаг байдаг. Одоо бол гэхдээ бүр хэцүү болчлоо гэж танд санагддаггүй. Яагаад гэвэл одоо яг хуучин бол одоо ингээд те нэг юм контент баг үед тийм ээ. Зүгээр телевиз хүртэл хийд үлээ да. Одоо Монгол телевиз тэгэл ОРТ гэдэг юм уу те ингээд нэг юм үзэх харах юм баг тэгэл ном уншдаг байлаа шүү дээ. Дэх үед бол. Тэгтэл одоо бол ингээд маш их контент тэгээд дээрэс нь хүний гарт контент нь өөрөө орчлоо л тоо. Одоо би ингээд entertainment хэрэгцээг яаж хангах гэвэл би өөрөө харж байгаа TikTok хийгээд өөрөө хараад баяслаа болоо. Энэ нөгөө нэг мэдээллийн орон зайчин өөрөө. Тий, тэр нэг юм ингээд entertainment хэрэгцээг өөрөө ингээд хангах хэмжээний ингээд болчлоо шүү дээ. Тэгээд ингээд амар их ингээд контент ингээд өдөр болгон ингээд дүг ингээд дэлхийд дээр үйлдвэрлэгдэл. Энэ үе дээр жүжигчдэд дахиад тэр хүний энэ олон контентын завсраа хүний сэтгэл зүйд хоногшдол дүр бүтээж үлдээн гэдэг бол одоо маш хэцүү. Одоо хэцүү шүү. Тэ? Үнэхээр онцгой юм л үлдэх хэсв биш. Одоо бол хүснээрээ бүх юм үзчихэж шүү дээ. Тийм үстэй. Хүссэн ур чадварыг харчиж шүү дээ. Тийм үстэй. Одоо AI гараад ирчлээ. Одоо өөр тэр чинь хүний өмнөөс баг тултал тавлуулж болчихж байгаа шүү дээ. Одоо тийм гараад ир шүү. Хоёр талд байсан жүжигчний нийлүүлээд хийгээд ойлуулаад хийчих шүү дээ. Тэгэхээр чинь ийм мэдээллийн технологийн амар өндөр хурдтай үед яг юу хийх ёстой юм бэ? Юу мэдэрхүүл хүмүүст мэдрэгдэх юм бол гэдгээ бол жүжигчин одоо их гэрхээ ойлгоч те. Юу татагдах юм? Жишээ одоо ийм үед ийм их мэдээллийн энэ коншуурганд тийм чинь баг гайхамшиг байгаад байгаа үстэй ч одоо энэ технологи ийм үед тэгвэл хүн юу хийсэд байгаа гэдгийг л одоо мэдэрч хийх хэрэгтэй л шиг санагдаад. Тэгээ яаж яагаад ингээд ийм ингээл маш их ийм скрол ингээд ийм ингээл өчигдөр би яг ингээд жишээ нь гар утсан дээр ямар рилс үзэж ирснээ бол өчигдөр үтгэл өнөө өглөөхөө санахгүй шүү дээ. Тэр хэцүү болчиход байгаа тийм. Тэр хэцүү болчиход байгаа тийм. Тэгээ энэ дэлхий одоо өөрсдөө зогсчод байна шүү дээ.
Одоо яах вэ гэж. Яах вэ дээр тулчаад байгаас одоо ингэ энэ анзаараад багт ингээд уран бүтээлийг л хараа л да. Шинжил хийгдэх юм байхгүй. Одоо ингээл Холливуд ч гэсэн тийм байгаа хэвээр. Хуучинуудаа нэг хоёр дахь анги гэж хийгээд энэ ч нэг юм оюун нэг юм зогсолтонд орчод байгаа. Одоо хаачих вэ гэдэг. Одоо ингээд одоо ямар кино яах юм бэл. Тэ? Надад санагдаад идэв зүгээр. Айгүй эвгүй үе. Тий. Тэгмээд илүү тийм байгаллага юм руу сонирхож эхэлж байгаас байгаль ахтай холбогдсон юм руу илүү одоо уран бүтээлч тийм юм илүү ер нь хүрээд штэ. Илүү энэ байгаль руу хандсан, байгальтай холбогдсон, эсвэл тэр нэг 6 дахь мэдрэхүйтэй холбогдсон иймэрхүү уран бүтээлүүд илүү ингээд хүмүүст буцаад яагаад ч хүмүүс. Нөө натураа хайж эхэлнэ л дээ. Натураа хайж эхэлж байгаа. Тэгин технологийн хөгжил зогсон. Эргээд бас яг ингээд тэ яг солим төөргөнд очиод маскийнхаа тоглолтыг үзхийг хүснэ. Драмын театрт очиод жүжиг үзхийг хүснэ. Нэг хэсэг ер нь бол магадгүй тэгэх байх магадгүй. Бид нар ингээ буурлан эсвэл ингээ бай болцсон үед бас үнцэн амьд хүн тоглож явахыг ойр сармаар байна шүү. Үнцэн иржээч магадгүй. Одоо бол яг гэж хараад гэжсэн ч юм уу зүгээр магадгүй тийм натуралны реалны тийм комеди одоо яах юм те бас эргээд тэр чинь хүний л амьдралын тухай өгүүлсэн асуудлууд л байгаа шүү дээ. Зарим нэг юм нь одоо хүртэл ингээд байгаа л байгаа шүү дээ. Одоо энэ өртөнд тоглогдсон тоглолтууд чинь ингээд хүмүүс яг гараал байгаа шүү дээ. Тэгээ амьд яригдаал хилэгдээд байна гэдэг чинь үн цэнтэй юм бас байгаад шүү дээ. Тэр чинь тийм ээ. Хүний амьдралын байнгын харилцаанд байж байгаа нэг үн цэн тэр дотор хичнээн инээлгэж байгаа ч гэсэн байгаад байгаа учраас тэр чинь амьд байгаад байгаа байхгүй тийм. Тийм байна. За ингээд хадамцсан ярианы нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж нэг сайхан хамтдаа яриа. Сайхан болоо. Би ч бас сайхлаа маш их баярлалаа. Тэгээд хоёулаа аливаа урд хурдгаа барьж байгаад нэг сайхан тулгаж яваад нэвтрүүлгээ өндөрлөе. Төгсгөлийн үгийг ахта үлдээе те. За яг нэгдүгürt ингээд миний бас ингэж яриаггүй бас ярих юмсан нэг сайхан ярь суух юмсан гэж бодож байсан. Захтнаг минь гаргаж өгсөнд баярлалаа. За ингээд. Тэгээ сайхан байна. Тэгээд ялангуяа ингээд уран бүтээлийн тухай яриад өөрсийн ингээд дурсамж сэргээд те ингээд ярина гэдэг чинь хүн бас эндээс бас гоё. Ингээд нэг гоё хөглөгдөд би бас ингээд хөөрöd гарч шít. Баярлалаа. Тэгээд ийм боломжийг олгосон дүүдээ маш их баярлалаа. Тэгээд за гэлээ. Уран бүтээлийн ялцсан амжилтыг хүсье. За ахтаач гэсэн мөн маск продакшныхаа цаашдын ажил уран бүтээл сайхан бүхнийг хүсэн яруу те. За ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгцөн явцаа ээж нас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Магадгүй одоо ингээ харж идэх бол ээжтэй л маш их байлж удаа одоо хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг ерөнхийдөө хөвчлэн амар өдийг хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэддэг байхгүй яа чи би үрний сошиал хүмүүсээс амар айдаг. Би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нэг одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байна. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний их зурчигтаад байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энийг нэг төлөө биш. Ер нь бол шилжчихж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шилжчихж байгаа л банд нар л шүү дээ.